Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний гэр бүлийн радио 104.5 FM 84.5 дээр суугаад хооронд сонсож байгаа танд энэ өдрийн амгалан айлтгая. Хей гэх хөлөөр хэлээч тээ. мөн Хэлээч үргэлжлүүлээч. юуг нь хэлэх юм? www.1045.cgmn сайтнаас биднийг сонсох боломжтойгоос гадна бидний хамгийн чухал нь Facebook буюу одоо яг мета болсон л доо. Метагийн Facebook гэсэн платформоос биднийг гэр бүлийн радио 1045 гэсэн пэйжээс биднийг лайв стримээр ямар пэйж? Юу пэйж? Яасан пэйж? Бидний Facebook-ийн гэж. Facebook-ийн гэсэн шүү дээ. Үгүй зүгээр пэйж гэж явуулсан. Facebook-ийн пэйжнээс биднийг лайв стримээр дүрстэйгээр үзэх боломжтой. Би яаж ийм царай муутай хоёр хүнтэй хамт суудаг вэ гэдгийг та нар харж болно. За, өшөө. Хөрхөө. Дутуу байна. Ярика дутуу шүү дээ. Дутуу байна. Мэдээлэл маш дутуу. Маш дутуу байна. Тэгээ гоё шүү. Мэдээлэл гүйцэд өгөх хэрэгтэй. Мэдээлэл маш судалж орж ирэх хэрэгтэй. За мэдээллийг айгүй судалсан байгаа. За. Улаанбаатарын өглөө химээх өглөөний шоу хөтөлбөр маань өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоцгоё гэдэг урайнд ор шууд залгаарай. 11:46 104.5 өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Тэг 6 гэсэн. Шал өөр юм шанаас. За. Өөр. За сонсъё явж. За. Өөр тий гэр бүлийн радиогийн 1-р студиэд хөтлөгч Ярка хөтлөгч Богийн хөтлөгч Заяа найруулагч Мицугийн хамт та бүхэндээ өглөөний шоугаа хүрэхэд бэлэн болсон байх шүү та бүхэн байна. Өнөөдөр баасан гараг. Ингээ босноо. Энэ бүр амар хүчилж байна. Хүчилж байна. Энэ хорвоо дээр байгаа бүх мэдээллийг тэрээс бол зүгээр урсаал гардаг. Эндээс бол бүр хүчлээд зовж штэ. Энийг зүгээр урсгаж болдоггүй байхгүй юм чинь. Энийг айгүй гоё. Бодол дотор. Тэгээд сонсогч та бүхэн үзэгч та бүхэн харж байгаа ах юм. Үнээр ойлгож байгаа ах тий. Мэдэрч байгаа. Тэр намайг яг ингээ хэлэнгүүд 15 болчихж байгаа. Үзэгч. Шууд 15 болчих сая. Наа чин хоёр ингээ дугаа өгөөд үйл ингээл яваалах нь дэшигээ. Гүшүү. Миний ардлахгүй ялцсан байна. Шинэ артай Эрка байна гэж мэгээд хэлэх байсан шүү дээ. Background нөө. Шинэ артай Эрка байна. Мянгахынхан одоо хайр ивэл дор амьдэрдэг да. За хоёр хэр амрав. Сайхан амарсан. Танд хамаатай байд юм уу? Хамаатай. Бид хоёрын сайхан амрахтай тэр хамаатай. Хэлчээр буруудаад тийм. Чиний хилээд үзтээ. Тэгвэл Эрка нэг хилээд үзтээ. Дими. Зүгээр нэг хэлчихэж штэ юу Дими амарсан. Шал дими амарсан байна уу? Би хилээд үзье. Шал дими унтчихлаа. Сайхан амарсан. За сайхан байна. Яасан би яагаад ч гэж. Сайн бай, сайхан байна гинэ. Тэгснэ чи цаашаа хастаа зүгээр ин гэж. Би зүгээр саядагчлээ. Толгоо өвдөд шүү. Шүн харин цонхон голгоо юм ааш. Толгоо өвдөд сэрлээ. Ямар сони уул нь хоосон баг штэ. Өнөөдөр гайгүй. Толгоон дотор нь хоосон баг штэ. Өнөөдөр гайгүй. Өвдөх юм байхгүй штэ. Өнөөдөр гайгүй. Би өнөө оройноос гэдэг чи хоёр ямар юм ойлгодгоо. Юу вэ? Өнөөдөр оройноос хоосроо штэ. Дөртөө гайгүй. Гүгү. Сая би бүр 4 өндөг шаардж байгаа. Би нэг санаа нэг толгоон дотор хоосон учраас өвдөх юм байгаа. Өвдөх харин хоосон учраас өвдөд байгаа байхгүй юу? Ямар сони. Сони юм биш үү? Хоосон оргиод. Чи зүгээр шингэн дутагдж гин, агаар дутагдж гин. За тэгээд нойр дутагдж гин. Нойр л юм. Чи агаарын асуудалд орж гин. Нойр юм байна. Эсвэл агаар юм байж бод магадгүй юм байна. Танаа энэ Улаанбаатарт ирснээс хойш нэг л эвгүй болчихлоо. Танаа юу? Улаанбаатар гэдэг нэг олигтой дүүрэгт ирсэн байх гэсэн чи байхгүй салдаараа тэргүүлж байгаа. Ягаад чи миш тийшээ явж байгаа л тэгээд утаатай ч гэсэн Улаанбаатарт ирэхэд зэгнэх сайхан байдаг штэ. Үнзгээ юмсгаа санагдаад. Бүр утаан дунд нь бүр үнзгээ юмсгаа. Нэг сайхан өмхий байна та гэдэг. Гэгүү гадны өмхий гадны муухай өнрөөс хамаагүй дээр аль нь ч яг айлж. хідэн жил амьдраад үзэхлээр яхаа харахгүй л хоттой хайртай болно л да энэ хүн. Гэхдээ яг тэр хөштэй өндөө бол яан зэн. Монголын өнөр чинь өөр шүү. Хөштэй өндөө чинь юм салхитай юм билээ шүү дээ. Тэгээ нэг тэр сэрүүхэн салхи чинь нэг цаанаа л гоё л да. Тэр арьсанд бууж байгаа Монголын сэрүүн салхины тэр мэдрэмж. За сонсогчд маань сайхан амарч нөө өглөөний минь
Өглөөний мэд мэдээд ажлын меншн давлгаа бол ороод ирчихсэн байх шүү. Хүмүүс ч ерөөсөө бүр сурцтай биш үү? Айгу сурцтай. За өглөөг хамтдаа эхлүүлж байгаа Мина, Жун, Даги, Ямар цэцэг, Ган төмөр, Даваа сүрэн баяр, Нойко, Дарь сүрэн, за Наран жаргал Пэрэнлээ, Ангараг, Лажима оюун цэцэг нартай бүгдэнд нь өглөөний мэд хүргэе. Мэдээж бичиж арай хамжаагүй бүгдэнд нь өглөөний мэд хүргэе. Байгаа шүү дээ. Чи намаа уншихгүй юм уу? Нэг мэд мэдсэн биш дээ. 80 сарын 3 мэдслүүдийг түүж хэлсэн юм чи. Бас ялгар үзэлтэй байна. За, хостелгоноор биднийг сонсож байгаа. Мөн мэдээж 35045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. За тэгж байгаа. За, хостелгоны шалгалтыг авчи. Ямар долгионууд дээр явж байгаа вэ Эрка? Эн чинь юу штэ? За. Миний нэг таньдаг хүний жим байдэн штэ. За. Тэр хүн багасчул яах юм? Би яагаад шууд ийш харчваа? Гэхдээ чи бороо тийш хар. Би тойроос энэ өглөөний жоохон тархич ажиллуулаа нэг асуулт. За, асуу. Нэг хүн надаас асуулаа. За, нэг хүн асуулаа. Яагаад энэ өглөөний нэвтрүүлгээ Улаанбаатарын өглөөг нэрлэлсэн гинэ? Балар. За би хариулахгүй. Юу гэсэн үг? Хариул та. Яагаад Улаанбаатарын өглөө гэж нэрлсэн бэ гэх юм бол бид Улаанбаатарын төв зэгийн хажуухан талаас нь дуурч байгаамаа. За тэгээд Улаанбаатараас төв зэгийн хажуухнаас тэр ямар хамаатай юм бэ? Хамаатай. Хамаагүй. Миний тайлбарыг сонсох гэсэн бол яагаад миний тайлбарлал ороод байгаа юм? За би үгүй. Хар өглөөгөр ингэдэж би өг нь өнөөдөр айгүй томоотой бай гэж бодсон. За тэгсэн чи. Тэгээд мартуулчих ингээд. Удлаа мартаагүй угаасаа байг. Төв зэгийн яг хажуухан талаас нь бид дуурч байгаа. Ер нь Монгол улсаас дэлхийн өнцөг булан бүртээгаа монголчуудаа бид дуурч хүргэж байгаа учраас яг төв зэг буюу Улаанбаатар хотоосоо гэдэг нэршлиг нь өгж Улаанбаатар хотоос та бүхэндээ мэдчилж байгаа шүү гэдгийг онцолж байгаа гэсэн үг. Мэдээж Монгол улсын өнцөг булан бүрээс биднийг сонсож байгаа. Гэхдээ бид төв зэгээсээ дэлхийн өнцөг булан бүртэйгээ Монгол улсын өнцөг булан бүртэйгээ мэдчилж байгаа гэдэг утгыг би зүрхэндээ тээж байгаа. Яг гоо угаасаа л тийм л дээ. Одоо яг товчхоноор хэлвэл ийм. За чи Улаанбаатарын нөө хөдөө орон нутгийнхоо энд ерөөсөө тийм яг тэрний ялгаа бол энд ерөөсөө яригдаагүй. Юу юм гэхээр хэрвээ та Монгол улсын иргэн Монгол хүн л юм бол Улаанбаатар бол таны одоо нийслэл хот байхгүй юу? Тийм учраас Улаанбаатар бол таны зүрх байхгүй юу? Бас нэг талаараа тийм учраас бид нар Улаанбаатарын өглөөг хамтдаа хаа газараа өөр Улаанбаатарын өглөөгөө сайхан мэдрээд эхлүүлээд тийм биз? Энэ маш энгийн ойлголттой. Яг нүсээ юу ийцээ гой ингээ ойлголт. Гой чи зүйл хэллээ нэг зүрх гэж хэллээ тий. Юу н аливаа улсын зүрх бол нийслэл нь байдаг. Одоо тийм учраас ингээл зарим улсуудыг нэг улсаар нь хэлэхгүйгээр тий Москва тэгж яаж байна. Одоо юу гэдгийг Бээжин тэгсэн байна. Гэл нэг одоо нийслэлэр нь тухайн улсыг яриад байдаг байхгүй. Тэгэхээр улсын мэдээ зүйтэй тэгж явдаг шүү дээ. Тэгдэж шүү дээ тий. За тэгсэн чинь Лондон тэгж үзээ яасангөө тий Парис тэглээ гэдэг чинь мэдгүй. Ерөнхийдөө нэг тэгээ дээрс нь бүр улсын нийслэлээс дуртахаас гадна бас нэг өөр нэгмээр дурддаг шин. Цагаан ордон тэглээ. Тэгдэг. Кремлээс тэглээ. Тэгдэг. Гэл тий. Одоо яг нэг тийм байшин гар нэрдэг шүү дээ. Тэр тэгэл улсыг төлөвлөхдөө. Тэгэхээр тэр бол яг төр засгийн байдлаас нь улсыг бас яаж байгаа зүйл бол улсын нийслэл гэдэг чинь өөрөө одоо айгүй чухал зүйл байдаг тий. Одоо дайн байлдаа ингээд дандаа ярьчих гэдэг. Ер нь бол нийслэлэл одоо хамгаалах хэрэгтэй гэдэг шиг тий. Яг тийм учраас яг Улаанбаатар гэдэг бол энэ дээрээс нэрээ сонирхуулаад хэлэхэд за тойр төшөө сонсогчдод Улаанбаатарын өглөө бол яг сонирхмоор санагдчихсэн шүү дээ. Бас бидний нэг олзоогч байгаа зүйл бол бас өөр газар энэ тэнд ерөөсө давтагдж байгаагүй нэр болж таарсан. Тэгсэн. Тэр бол өстой гоё. Тэгэхээр тэр асуусан хүнд нь ягаад Улаанбаатарын өглөө гэдгийг та бүхэн тайлбараа сонсонгууд за одоо өстой яг гоё Йонг гэж байна гэд тэ. Тэгээ бас аягүй таалагдлаа. Юу бол Улаанбаатарын талаар Монголын талаар дуурж ирж Монголоосоо тэ яг төв нийслэлээсээ одоо дуурж штэ. Тийм учраас дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс бол яг их нутгийнхаа дуу чимээг сонсох нь тэр мэдрэмжийг авах нь сэтгэлийг нь мэдрүүлнэ. Тэр одоо бид гурав Монголыг төлөөлөд байна те. Юу нь бол тэгж шүү. Бараг сонсогчтойгоо нийлээд те. Одоо Америкт нэг хүн байлаа гэж бодъё. Хажууд нь очиод ярина штэ. Ярихаар чинь одоо Америкт одоо нэг найз нь ах юм бол тэр яг ингээд Монголын мэдрэмжийг төрүүлэхгүй штэ. Ягаад гэвэл нэг орчинд очиж байгаа юм чи. Тэ. Бид нар бол эндээс хэлдгэр бүр яг
Төв цэгээсээ те. Төв цэгээсээ. Монгол улсаасаа. Улаанбаатарын өглөөг танд ийм хүү бид нэр ийм учиртайгаар хүргэдэг байна. Ийм нэрийг өгсөн байна. Би бүр ингэж боддоо штэ бүр Улаанбаатарын бүр зүрхэн талаас нь гэж боддог байхгүй юу? Бүр анх ярахтаа хүртэл энэ нэрийг бодож болохтой тийг яригдчих яхад нь бодож ирсэн. Төв талбай юм биш мó. Төв талбай яг зүүхэн талд байгаа байхгүй юу? Тэгэхээр төв цэгийн зүүхэн талд нь зүрх байгаа штэ. Би зүүн мөрөн дээр суудсан би чинь одоо юу юм байна гэж бодсон шүү дээ өөрийгөө. Мэдрэмж авсааяа. Опсоё. Арай. Би бүр Эркагаас болж бүр ингээд юу хэл сурж штэ энэ ч та. Юу гэж байгаа юм бэ энэ чинь? Солонгос илүү. Удахгүй орсоор ирнэ. Тэгэхээр чин яг болохоо болчихсон одоо. Мэшин давлгаа яваад эхэлчихсэн. Туяачсаа. Иш чаваас яагаад энэ үгийг яатсан бол тоо. Хамгийн гол нь тэрийг нь бүр цээжлээд байгаа байхгүй юу? Мэшин давлгаа аль хэдийн яваад эхэлчихсэн. Мэдээж меншин давалгаа, зүрхэн давалгаа маань ямар утга учиртай вэ гэх юм бол бид өнөөдөр 2 дугаар болон дээр бэлгийн эзэн тодруулах байгаа. Наваагаас баасан гаригт өглөө болгон бидэнтэй хамтдаа өглөөг өгтөж яваад баярлалаа гэдэг. Сайхан. Амралтын өдрийг за эсвэл ажлын өдөр ч гэсэн хамаагүй хамгийн гол нь танд зориулсан бэлгийг бид бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ удаагийн бэлдэг болвол уянгийн драмын намайг дагуулад яваач гэсэн. Юу лээ? Тий, намайг дагуулад яваач. Тойрог инээс нь чи биш ч илүү гэж бодлоо шүү дээ. Намайг дагуулад яваач. Уянгийн драмын жүжиг бид бүхэн хамтдаа үзэх гэж байгаа. Уянгих юм уу? Уянгийнхаа. Уянгих гэсэн чи тэр чинь бүр романтик байх. Бүр нүлэмсээ гатал инээдэг гэсэн. Драмын жүжиг. Драмын жүжиг. Гэхдээ үгүй эн чинь угаасаа уянгийн гэхээр чи ашиг инээддэг гэсэн. Тийм үү? Би бол уянгих л гэж бодоод байгаа шүү дээ. Үгүй эн чинь 4 сарын 12-нд нээсэн тэгж ярих юм. 4 сарын 12-нд нээсэн. Одоо удахгүй 4 сарын 22-нд хаалтын сүүлийн мэдэн дээр нь тэгж л 22 хүртэл тоглоно л гэсэн. Ердөө 10 хоног тоглогдож байгаа энэ хүү жүжигийг даваа гарагт хайртай хүнтэйгээ хамтдаа үзэх эрхийн бичгийн эзэн болох боломжийг танд өгөх. Яг одоо баасан гаргийн ахыг олвол би бүр ингээ гараараа бичиж байгаа учраас түрүүн доошоо хараад байсан шүү. Ярэ марэнд нь анхаараагүйгээ бодхоо би ярианд нь одоо айгүй сайн анхаарсан шүү. Гүг зарим хүн надад харагдахгүй байгаа учраас би угаасаа бичихгүй байгаа шүү. Би меншн хийсэн шүү. Хийсэн юм уу? Хийсэн. За тэгээ меншн хийсэн хүмүүс дундаас 1, за тэгээд зүрх тарсан хүмүүс дундаас 1 гэд нэг өдөрт 2 хүмүүс хүн тодорно. За тэгээд 5 өдөр гэдэг чинь 10 хүн дундаас 1 хүрд эргүүлээд нэг л азтан тодорох юм шүү. Энэ бол 2 дахь бүлэг дээр 2 дахь ажил хэрэгч хүмүүс шүү. Шууд меншн хийж штэ. Тий, өглөөний мэндийг нөгөө түрүүн хүргэсэн хүмүүсээс гадна бас өшөө бичсэн хүмүүсийн комментиг болон руугаа орохоос өмнө хэдүүлээ. За тэгээ. За өглөөний мэнд дотроос нэг хүн бас онцгой мэдлдэг. Тэр нь болохоор зэрэг манай амар цэцэг гант төмөр байгаа. Дорны уудам талаас анка гэсэн байгаа шүү дээ. Өглөөний мэнд энийг жоохон онцгойлоод бас ондоошил дуртай юм байх нь. За тэгээд өглөөний мэнд баг таагуруу вэ шүү дээ. За маань одоо сэрүүлэг болоод байна штэ гэж. За болж гин. Тий. За манай ангараг маань өглөөний мэндийг үлдсэн байна. Зөндөө хүмүүс өглөөний мэнд нааш ороод ир гэсэн байна. За тэгээд хар өглөөгөр бишээ, гигэн өглөөгөр гинэ. Тийм штэ. Үгүй шүү. Ой, тийм шүү. Үгүй гигэн. Ер нь бол штэ. Айгу сонин өдөр эхлэхдээ дандаа шөнөөр эхэлдэг. Харанхуугаар эхэлдэг. Үгүй харин тэгээд юу гэж хар маар гэдэг чинь муухай хар өглөөгөр гэдэг чинь муу юм ярихаараа ярьдаг байхгүй. За гигэн өглөө гэсэн. Агуулга гигэн гоё штэ. Тий. За харанхуул өглөө гэдэг хэдэн цагаас тооцож байна? Хамаагүй тэгэл. За 4 5 тий. Тэгэхээр меншнийг дуусгах юм. Би бүр ямар ч ярианд орчих. Нар ягаагүй байсан штэ. За өөрсдөө нар мандаг байдаг штэ. Өөрсдийнхөө босдгоос эхлэе 4 цаг тий. Тий. Би болсон. Харин энэ дагцснаа чи. Би бүр 6 өнгөрөөс ирдэг болсон. 6 та яа. 6 өнгөрөөс ирээд ойрхон гэртээ хүмүүс ам. Харин 0 ордог болчиход. За хэдүүлээч бүр танихгүй танилуд боллоо шүү гэж маань Нойка дайрсур маань битсэн байна. Тэглээ. За бинийгаа нөгөө нэг өрснөө яасан ямар ч гудамжинд тааруул бид нар нэгийг танихгүй шүү. Лажима оюун цэцэг нөгөө Жун даги дүүдэ баярлаа өглөөний мэндэ гэсэн байна. За баярлаа. За хөөрхөн найз минь өглөөний мэнд хайртай шүү баярлаа гэж даваа сүрэн баяр. Бид нар чи хоорондоо би нэг л хөөрхөн гэдэг. Бид гурав энд ёор хамаач хамаа алга. Ерөөсөө хэдүүлээ өглөө зүгээр лайв нэгээд ороход тэгээ хоорондоо очиод гэдэг. Үлдээж тийм үү одоо. За би ер нь буруу бодоод байсан байна штэ. Шеэр хийгээд байсан чинь меншн байсан байна. Даанч шагнагдахгүй байсан юм аа гинэ. Бас тийм боломж шиг юм байгаа шүү. Шеэр чи айгуу чухал байхгүй юу бас. Шеэр дээр нь 2 ерөөсөө шеэр гэж. Үгүй шеэрийг оролцуулахгүй. Үгүй шеэрийг дараа нь мэдэх боломжгүй л дээ. Суулаанд оруулах боломж. Хэн шеэр хийсэн мэдэхгүй. За ангараг. Гэтэ уул нь бол та нар бас шеэр
ер нь шеэр хийгэрэй гэж бид нар уриалдаг шүү дээ. Гэтэ шеэр хийчихэд яхав. Гэтэ өнөөдөр шеэр шеэр хийчихэд хийчихвэл яхав дээ. Тийм штэ. Заавал нэг юм хэлэх Ууж гээд ах юм. гомшуулаад авахгүй те. Энийг болохоор өөрт чи хэлж ах шиг шүү. Заавал нэг юм хэлэх гээд ах юм а. Зүгээр л өглөөний мэлгээчтэй. Хэдэн цагт ч босдны хамаагүй штэ. Унтаагүй явж байгаа хүн яах юм? Айгуу яхарахгүй унтаагүй те. Миний хэлэх гэсэн үгийг ангар яаж мэдвэ? Яхарахгүй унтаагүй үнэл коммент байна да. Заавал төө тэр хараа. За алтан зулзуудаа 9. 9. Энэ ягаад надтай мэдлэхэ болчихв энэ араа өглөөний мэндэ 9 байна заяа ихч гинэ. За зөвхөн эркэтэй мэдлээгүй шүү дээ. Энэ бас тэр хүндээ угаасаа мэдлэхгүй. Угаасаа мэдлэхгүй. Залгаад ч яахгүй юм бэ. За ойлголоо. Тий над руу мэдмээр байна. 9 минь. Тийм үү? Тий мэдэн штэ. Заавал мэдэх хэрэгтэй байхгүй. Би шеэр хийсэн чинь ингээд ярьж болдгүй юм байна. Үгүй яг ингээд ийшээгээ анхаарахлаар ярьж болдгоо юм байна. Шеэр хийдгэлээ гэдэг мэддэггүй. Юу яриад байгаа юм бэ? Тэр нэг ийм нэг сум байгаа шүү дээ. Тэр коммент бичдэг хэсгийн чинь зүүн талд нь нэг сум байна штэ тэр. Баруун тийш ингэсэн сум. Нэг ийм юм байна. Тэрэн дээрээ дар. За тэрэн дээр дарлаа. Дараад шууд. тэгэл одоо хаашаа чинь би хаашаа шеэр хийх юм? Өөр дээр шеэр хийчихтэй. За ойлголоо. Өөр дээр одоо энэ бичих юм дээр нэг бич. Ямар сони бэ? Юусэн шеэр хийдэг юм шүү дээ. Яг өөр дээр шеэр хийхээсээ гадна эн чинь бас нөгөө группүүд рүү гэсэн сонголтууд доор нь байгаа байхгүй юу? Наад том алаг нүдэрээ яг За яах вэ? Тэг яг шеэр хийдгүүлэн байгаа зү тэгэл өөрөөр л оргиороо л байдаг. Ямар нэг юм органик хүслээ тэгэж нэмэлт дэмжлэггүйгээр зүгээр өөрөө л мөнчгөрөөр л явж гинөө. Facebook-гээ хөгжүүлж байгаа хүн дээ тий. За манай 9 маань залгая гэж байгаа юм шиг энэ 1146 104 5 дугаар дээрээ сонсогчоо авчаад тэгээд болон руугаа хамтдаа шилжиж гэж бодож байна. 1146 104 5 1146 104 5 дугаарыг нээлээ. Шууд залга. Ер нь нэг асуугаад ах шаардлага байхгүй тий. Залгаж болох уу гэж асуугаад ах шаардлага байхгүй шүү дээ. Дээр манайхан шеэр хийж байгаа болоо над чиг. Хийж л байгаа л үү. Сайн хийсэн гэдээ хэлсэн юм чи. Хийсэн байна. 24 шеэр болсон биз дээ. Пөө та нар ч бүр замбраагүй шеэр хийж байгаа юм байна. Нэг баг байдаггүй байхгүй. За тэгвэл гоё шүү. Манайхан нэг мөсөн ингээд олонний хүч юу гэдгүйс нэг давлгаал бол давлгаасан шиг. Алга ташсан шиг гэдэг шиг тий. Ташуул. За хэдүүлээ нэг хэдэн минут жоохон завсарлага шеэрлчих үү. Завсарлаа. Яг үнэхээр төлөхгүй бол болдгүй юм байна. Гүй зүгээр дараа дэмжих оюун ухаан ингээд салж ажиллаж чаддаг байхгүй. Гэтэ хараа ямар групп чирлсэн айгүй сонин зөө. Одоо минийх жишээлбэл ийм 100 айл барилгын материал, агро блок төсөл, за хөхс хүрэг төсөл, мотор аван зарна гинэ. Байна уу? Хөш. Яа, байна уу? Яа гинэ. Байна уу? Өглөөний минь. Сайн уу Исүү? За сайхан амарсан уу? Сайхан амарсан. Хичээл ном сайн уу? Сайн уу Эркахаа гэж хэлчих шууд. Сайн уу Эркахаа. Яа, гоё. Боги ахаа гэд хэлээд өгөөч. Ой, арил муу. Исүү баярлаа. Исүү минь. За Исүү хичээлдээ явж гинөө. Ахаа. За хичээл ном нь маш сайн биз дээ. Ахаа. За өнөөдөр ямар хичээлтэй? Математик, биеийн хэмнэр, монгол хэл бүжиг. Тийш дээ өнөөдөр бүжигтэй. Тийм бах. Англи хэл тэгээд өөр ямар хичээл вэ? Тэгээд өөр юу вэ математик сонгоо. Нилээ олон хичээл орж штэ. Үгүй байж эсвгээс хичээлээс нь гадна өөр юм асуумаар байна. Нохоо сайн уу? Нохоо сайн уу? Цаад чин таргалаа л байна уу? Аха. Бондогоол. Гүүж ийн үү зав чин гадаа гарч? Гүүж байгаа шүү. Тийм үү. Нөгөө юун дээр жорлон дээр бийцэж байна уу? Юу вэ? Лагер дээр байгаа. Лагер дээр гадаа байгаа юм уу? Түрүү 100 мартаад үлдээсэн юм уу тий? Нүүж орж ирэхтэй. Юу хинээ Исүү ахын нэрээр чамд гоё юм хэлэхэд ахын нохоотой болох гэж байгаа шүү нэрээ. Ямар? Ахын нэг хөөрхөн жижигхэн мини пүдэлтэй болж байгаа шүү. Гоё байгаа зү. Тэ нохоондоо нэр өгтөө чамаас асуу шүү заяа. Юу гэсэн мини пүдэг гэсэн үү? За яасах юм бэ нөө. Исүүг баяртайгаа би салгалаа шүү. За тэгвэл за. Би баяртай гэж болох уу Исүү? Исүү надад юу гэж хэлмээр байна? Эрк ахтай юу гэж хэлмээр байна өнөөдөр? Бүр булаагаад ах юм. Амжилт хүсье. Баярлаа. Тэгмээр дээ миний. Боги ахтай юу гэж хэлмээр байна? За
Баярлалаа Иесус. Маш их баярлалаа. Баяртай. Амжилт хүсье Иесус. Амжилт хүсье. Заяа гэж юм хэлээ. Заяа. Заяг хэлэхгүй өнөөдөр хэлэхгүй. Заяг чинь би нь муу байгаа. Око хэлэн. Хин гинэ. За сонсъё. Огсаны минь заяа гэсэн. Өглөөний бүр минь цоглог. Иесус ямар хөөрхий юм бэ? Чи богийн ахта нэг юм хэлчихээ. Богийн ахын чамд гомдоод бүр Одоо үзэл өдөржингөө та одоо. уйлаад байдаг байхгүй юу? Дадаа өглөөний минь гэж хэлэх юм байсан. Ямар тууштай. Миний дүү тууштай үйл амжилт нь хүрэн шүү. Өнөөдөр манай Юсугийн дуртай хичээл нь орох юм байна. Бүжгийн хичээл дээр өстө нэрээ янзын бүжиглэн эзтэй. Ааха. Бүжгийн хичээл нь нэг орохдоо хэдэн минутаар орд юм бэ? 35 минут. 35 минут нь бага юм байна те. Одоо нэр ямар бүжиг сурч байна? Хэсгээл тэгэл ингэчүүл бол уг нь гоё л энэ те. Одоо ямар бүжиг сурж байгаа лээ Иесус нэрээ? Монгол үжиг сурж байгаа. Монгол бүжиг сурж байгаа. Юсу амралтын өдрөөр юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ? Та хэд аав ээжтэйгээ ингээ ярилцсан уу өвч нартайгаа? Үгүй. Хүү, эгчнэр гиснээс эгчнэр нь гайг байгаа юу? Юу лээ төгсөж байгаа юу юу лээ? 11 дугаар анги. Арай болоогүй юм байна. 1 жил дутуу байгаа юм байна те. 3 эгчтэй хүн шүү дээ энэ хүн чинь те. 3 эгчтэй. 2. Хоёр илүү. Хэдий хчтэй гинэ? 2. Гидүүлсэн. Яа. Тэр хоёр минь ахт нь хамаагүй. Чиний миний асуултанд хариулах чинь чухал байлаа. Яа. Эсвэл гидүүлсэн. Нэг их чинь 11 дугаар анги, нөгөө их чинь хэдгээр анги лээ? 6. 6 дугаар анги. За тэгээ хоёр эгч бол гайгүй л энэ үү те. Одоо бол дажгүй болцсон уу? Нөгөө зарж мараад байдаг гайг болсон уу? Ахаа. Гүй зарж байгаа те. Миний муу эсүг. За яах вэ? Зарж Зарж байгаа. Харин тэгнэ. Дараа нь энэ талаар нь дараа нэгд өдөр холбогдохдоо яг энэ талаар нь яриа заяа. Тэгээ эгч мэгчийг радиогоос жоохон хол байлгаж жагаад хоёлаа яри те. Талаар нь. Чи амралтын өдөр надад юу хийдэг гэлээ яадаг гэлээ гэдгийг сайн бодоорой заяа. Иесус ахын нэр нэг юм асуучих чамаас шалгалт авчи. Ахынх нь подолк өөрчлөгдсөн байгаа зү. Юу? Өөр өнгийн подолк өмссөн байгаа зү би. Радиогоор сонсож байгаа юм шүү дээ. Тий. Одоо харъя гинэ дүрстэйгэр харчий гэж байна. Эрк ахын бодолк ямар байгаа юм? Ах нь өөр өнгийн подолк өмсдөг байсан те? Тэ. Ямар өнгийн подолк өмсдөг байлаа би чи? Зүсийг харангуйтай би Саарл өнгийн бодолк байнгын сааралтай Би бүр байнгын сааралтаа суудаг байсан. Манай дүү айгүй анзаараад намайг зурхтаа эркахаа би таныг саарлаар будсан шүү гэд өгсөн байхгүй. Одоо цагаанаар будсан шүү зэ ахын дөө. Исүүгээ саарлаар будахаар ингээд ядраад ээж магадгүй гэд ахын шууд цагааныг өмссөн амар. Бодохгүй. За Юсу жинкнээсээ одоо богийн ахтай нэг үг хэлчихээ. юу ч хийсэн яах вэ? Юу ч хийсэн хамаагүй. Бай гэлч. Богдолд юм. За баяр үргээ. Йоо энийг хэлэх гэж нэлээд Манай юм эсэж пранк шүү дээ. Хоёр одоо өнөөсөө шинж биш. Юсу минийх. Амжилт хүсье. Хичээлдээ амжилттай байгаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Баяртай. Хайртай шүү. Баяртай. Яна эсүүгийнх нь том болохыг харах жоохон хэцүү юм аа тий. Яахааргүй чихэн дээр томорж штэ. Тий удахгүй би тэрийг тоож ярих байх. гэж Тэгсэн штэ. Томорж байгаа. Залгаад гэж хэлээ тий. Одоо тэгээд бүр юм. Гэр бүлийн радио 104.5 болон 84.5 толгой. Мөн гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйжээр та манай Улаанбаатарын өглөө гэсэн шоу нэвтрүүлэг хүлээж авч байна. Тэгээ өнөөдрийг өчигдрөөс илүү Аялал оюун наагч дүнгийн сайхан 20 групп руу ширэлчлээ гинэ. Хаах бүү. манайх чаддсан бэ. Надаас бусдна. Уулна. Зүг хийдгүүл байсан юм бэ. Жинхэнэ миний ихч. Тий. Өглөөний миндээ боогийн миний дүү миний хүү шиг хөөхөн махтаа шүү дээ гинэ. Тэгээд яг зүйлд нь уучлаарай гэсэн байна. Гэхдээ мах байвал яах вэ? Өөхөл биш. Мах байхгүй. За тэгээд өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Гэсэн шоу хөтөлбөр маань танд хүрж байна. За бид нар дараагийн болон руугаа шилжихгүй бол Эхний болон руугаа. эхний болон руугаа шилжихгүй бол бүр болохоо байлаа ярих чимгүй цагчгүй болох гээд байна. Тэгэх гээд байна. Тийм учраас үргэлжлүүлэн бид нартай хамт байгаараа бид нар ингээд удахгүй хар цүнх буюу mystery одоо юр бусын те Юу ч гарч ирж магадгүй.
Өнөөдөр бас их өрмөц хүн тэрийг авчирж байгаа. Тэгж байгаа. За ёстой сонирн байна. За ингэж бушуухан шиг шилжиж байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Энэ бол зүгээр ч нэг цүнх биш. Байдаг л харц үгүй шүү. Гүй ээ. Дотор нь юу байгаа гэж? Хэмэдтэй. Гүй тэгээ би хамт үзье гэдэг штэ. 3 2 1 гэдэг энэ цүнхийг онгоолгоё заяа. Зүгээр ээж хараад игдэм үү? What? Йоо, шок. Ястаа алдаж болохгүй цүнх чи энэ байсан юм биш үү дээ. За, харц цүнхээ онгойлгоцгоё. За сонсогч бид нартай хамт байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд бид нар штэ юу нь бол штэ нэг юм эхлээд хэлмээр байна. Өнөөдөр миний хар цүнхийг онгойлгох хэлж. Тийм. Гэхдээ Заяа зориулж онгойлгох. бүр маш юр бүсэн. Ерөнхийдөө маш их танаас тэг бүр. маш их тийм онцгой байх болно. Тийм учраас та бид нартай үргэлжлүүлэн хамт байсараагаа. Ягаад гэвэл энд гайхамшиг болно. Би бүр таныг яг үнэхээр өөр юм онгойлгох үзүүлээсэй гэж бодож байна. Яг тэгэхээр өнгөрсөн 2 удаагийн дугаар хоёулаа заяа зориулсан билээ шүү дээ. Бодсон чинь. Тийм үү. Заяа дөрөвдүүлсэн билээ Би шүү дээ. хэлээд штэ сонсогчтой хэлээд байна. Тий. Танд зориулсан зүйл. Та яг хамт байх тусмаа өнөөдрийн өнөөдрийг тэг өчигдрөөс илүү сайхан болгох тийм бүр үнэхээр супер юр бусын зүйл гэж нэг байдаг бол тэр чи одоо болно. Өнөөдөр болно. Хөө за. Ястаа айхтар татсан. За айхтар татсан. За, хоёр ярьж байгаараа би меншний алдаа өгсөн нөгөө аяндаа л хөтлөгдөд. Нүн биш юм уу? Зүгээр хар цуг mystery box мөгсөн чинь найрлагч юм аяа өгч байгаа юм шиг байна. Тэгээ бис аяндаа хөтлөгдсөн чинь ингээд ид чид мэд хиймэрч юм шиг санаг явчихлаа. Ид шид хиймэрч юу. Чи зүгээр укаас гаргаад өгөхгүй. За би бол хар цүнхээ авчирсан. Аха. За заяад бити зориулаарай гойж. За байж байгаарай. Би одоохон хоёрхан хүн бичээд болоо. Одоохон түр байж байгаарай. Би бас хамт хармаар шүү. Одоохон өөр юм ярьж та хоёр. За өөр юм ярьж. Хар зүг. Гуруулаа өөр хар зүг авчирлаа тий. Ямар ч харал байлаа. Хар цурна. За аваа юм багтсан цүнтэй зарагдаад шүү. За одоохон. Тэгээд одоо Ярьж өөр л юм ярьж хар зүгнээс өөр ярьж тий хар зүгний ногоон зүг байдаг уу танд? Тэрэлрээ явж. За явууллаа. Танд ногоон зүг байдаг. За найруулагчтай би баасан гаргийн меншнийг хараараа бичээд явууллаа шүү. тархинаас бүр ингээд цүнх гардаг нас. За одоо цүнх явъя. Манай өнөөдөр нэрнгээс ягаан цүнх хар цүнхтэй байгаа бүх хүмүүс бүр онцгоогоор бүр ингээд бүр сони юм болно. За Тийм учраас та нар ингээд цуг байгаараа. хар цүнхтэй байгаа. За би хар цүнхээ онгоолголоо. За Нөө Исүү айгүй хөөрхөн комент ütсэн байна. Энийг хилээд өгчээ би. Исүү ингэнэ. Би жоохон танихгүй болохоор боог яхах гэсэн гинэ. Өөрөө ичээдсэн байна. яана надад юусэн. Гэтэ яг Исүү яг тэгтий. Яанд зүгээр тоор зүгээр хинч биш болсон зэ. Гэтэ Исүү Багахтай эхэндээ байдаг юм зүгээр л сайн уу байна уу л байсан. Одоо бүр ингээ яриад инээгээд би заяагчтай яри мари болцсон. Айгуу. Миний хар цүнх явуулах гэдэг. За явъя. За явъя. Наач нэг фокус дээр. Явчих. За энэ манай найрлагч ирээд намаас самраад байгаа. Тий. За. Гой айл болох гоёор харагдуулах гэл найруулагч хичээж Өөрөө шүү. чи би тэрийг ч л хэлж шít. Би сэг хэлсэн. Самраад. Оо нөө үг бодол хоёр зүрмэгдэж байна юм биш. Тий. Дандаа нэг аман дээр нь муу итгрүүлж За явах юм байна. эхний миний танарт харуулах гэж байгаа. Самар одоо. Өнөөдрийн нөгөө ярианы сэдвэл гаргаж ирэх гэдэг. За Тийш тэгээ. үү. Тедрис. Ийм юм үзснөө танаа. Үзэлгүй яа Одоо хүртэл хадгалж идэг танах бас орон зайтай юм аа. Нэр ийм зүйл хүүхэд байхад вэ? Юун дээрээс харж байсан шүү дээ. Үндэсний түүхэн музей дээр харагдчихсан. Э? Үндэсний түүхэн музей дээр харагдчихсан. Па бүр батарейтайгаа. Чи та. Батарейтайгаа. Тоглолтын юм чи яах юм. Гуруула тоглоод аврага үзчихөө гэсэн. Энэ За ийм гарч ирлээ. За та хоёр энийг харахаа юу бодож байна? Ястаа хүүхэд нас удагдаж байна. Хуучин нас. Хүүхэд нас удагдж байна. Хүүхэд нас удагдаж байна. За тэгвэл миний цүнх нөгөө зарим юмуд мартахгүй байхгүй юу? Тийм учраас За мизээ оруулаад ир гэсэн. тийм учраас би за дараагийн юмыг харуулъя заяа. Оо шүүгэн дээч. Оо бүр. Бас нүгч аа. За. Титэм. Па. За ийм юм байна.
Юу наа чи юу одоо юу болох гээд байна? Наад чи холбогдох юм уу? Үгүй өчигдөржингөө нөгөө юу гэж. Оо юу штэ? Марио штэ. Нөгөө энийг хинд өгч байна. Марио штэ. Надад өгч байна. Надад өгч штэ. Юу гэсэн үг юм бэ? Надад өгөхгүй чамд энэ дээр. Энэ ямар хэцүү юм бэ? Жохон төвчээртэй байл та. А өөр юм байгаа маа Ой надад. юм яах гэдэг чинь. Ямар гоё зөгч Би нэ. чамд эмгтэйг нөгье. Ари юм чи юм байдаг хгүй. За. Юм чин дандаа ийм утга учиртай. За ингээ хаан хат хоёр боллоо. За яа. Юм чин дандаа утга учиртай. Би бүр сандраад бүр энэ Анх удаа юм дэтэм зүүж байгаа хоёр. Бүр баярлалаа. За, өнөөдөр сэдв юу вэ? хаан хатаа хоёр. Хаа хатан хоёр Tetris-тэй танилцсан. За байж наад чин Бод. гүнзгий байна. Ялагч юм уу? Үгүй юм да. Хар цүнхнээс гарч ирсэн зүйлүүдийг та бүхэн яг Эрка бит хоёр дээрээс харж болно. Эднээсийг нийлүүлээд юу ээж болох Оо, би малгаагүй шүү дээ. Малгайтай байх. Нэг нууц байгаа. Өөрөө малгай гаргаж. За тэр нь өчгөн юм байна л да. Надаа ингээд 3 дэтэм гэртэмгээ байхгүй шүү дээ. Би өөр малгай хайсан чи зүгээр нэг ноос яасан юм. Танад ийм эрэгтэй эмэгтэй тэтэн байдгийг нь би бүр гайхаад байна л да бас. Гүг хүүхдүүд нь л янз бүрийн юунаас авчт юм болоо сургуулийнхаа нөө Алхаа ицсэн үү? Хөөе наач нөгөө нэг Harry Potter-ийн Harry Potter-ийн нөгөө нэг малгай юуг нь хилдэг малгай ба штэ. Тийм үү? Тий. За. штэ. Lego энэ те? Лего. Легогоор хийсэн тийм байна. Тэгээ тэгж ярих юм бол эн чинь бүр ингэн. Гриффиндор юм те. За. За юу гэж бодож байна? За баахан балгаанаас цогөлж байна те. Харин ичид байгаа байхгүй юу? Энэ яг ичид байна те. Төрөө тэр яриан донд нь ичид болноо гэж хэлсэн. Тэр ичид байна энэ. Одоо би бол одоо чидэд нэг юу ахна нь штэ. За. Одоо тэр ичидтэй цаг үеийн одоо хаан ч юм уу те. Аа. Хаан хүү ч юм уу те. Тэгээ нэг ийм ичид над хэрэгтэй ахна штэ эсвэл. Тэр Юу Harry Potter-ийн нөгөө шинэ гарч байгаа юмнуудын талаар мэдээлэл өгөх гээд байгаа юм уу? Үгүй хаа. Үгүй мэдээлэл юу гэж өгөх. Мэдээлэхгүй. Би яаж мэдхий? Янз нөө. Янз. За энэ хоёр бүр төмс. Бүр Би бүр ойртуулъя заяа. Гүг тэр ямар очтой юм бэ? Энэ илүү юм шүү. Тетрис ямар очтой. Учиртай. Наа чи цай зөөрөд байгаа юм байна өөй. Өө, наа чи тетрис чинь ингээд хана өрдөг штэ. Цай зөөрөд байгаа юм байна. Цайзад хаан хатан хоёр тэгснэ ёо малгай нөгөө нэг ижидийн орны малгай. Өө эн чи ерөөсө Harry Potter-ийн ертөнцийн тухай ярих За гэдэг. би зөвлөд өгүүлж өгье заяа. За энэ чикнээс тэр хүслийн хайрцаг. Одоо дуурдаг хайрцаг шүү дээ. Их шиг хайрцаг. Их шиг За одоо хайрцаг. яг юуны талаар ярих гэж та нар ойлгоо заяа. Harry Potter-ийн талаар л ярих гэдэг шүү дээ. Наа чи Harry Potter-ийн лаяа. Ай тийм. Harry Potter-ийн тухай ярина гэсэн тийм юм байхгүй штэ. Harry Potter-ийн цайз юм уу? Наа чи ижидийн тухай ярих гэж байна. Ижид. Ижидийн тухай ярих гэж байна. За. Яасан бэ? Тийм байна. Ижидийн За тухай. ич хэдэн талаар ярина. Тийм байгаа штэ. Тэгээ юу гэж тэрийг ичээр ийм болчихсон юм уу? Harry Potter гэдэг угаасаа би та хоёрыг ингээ нөгөө яахгүй ч нэг тэгж яасангүй. Нилээн жоохон ингээд дөхүүллээ. Тэглээ. Ай маягийн сонсголоо. Тэгж Бараг хэлж өглөө тий. Хэлж өглөө. Тэгсэн. Тий. Тэгэхээр Harry Potter-ыг бол хүүхд болгоно мэдчихэж байгаа. Хичээлд орхоос өмнө би бас жоохон яг тэр талаар бас жоохон яринга. Өнөөдөр шүү дээ хэдүүлээ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэдэг ийм зүйлийн талаар ярих гэж байгаа байхгүй юу? За. Хүн болгонд янз бүрийн хүсэл билээсэ гэсэн хүсэл байдаг. Тийм үү? Билээсэ Тэр хаан хатан хүсэл болгон байдаг. хүслэн гэж. Тэгэхээр би одоо өнөөдөр хэдүүлээ юр бүсийн байдлаар за яв. За. За. Сонь зүйлэг хийн. За. За. Суулгач бай дээ битэрийг. Энэ бол нь штэ зүгээр нэг Тэр чинь Улаанбаатарын өглөө нэвтрүүлэг байхаа энэ цаг мөчөөс хойш боллоо. За бай. За суулгач байгаа Энэ үү? бол юр бүсийн юу бол яг өнөөдөр сонсож байгаа үзэж байгаа хүмүүст онцгойгоор өнөөдөр таны хүсэл биелэх энэ өдөр байна. За. Үний юм уу гэсэн. Яг биелүүлэх юм уу? Гэхдээ яг энэнд хэн итгэсэн За. тэр хүний хүсэл биелнэ. Наач л хэцүү үдийн тий. Хамгийн хэцүү л тэр нь штэ. Тэгээд бид хоёрыг өнөөдөр шидтэн болох гэдэг. За. Дитмээ тайлах уу? А яг өөртөө байж мэд. байгаа. За юу. За тэгээд
Яг хөө Тетрис авчиж байгаа нь болохоор зэрэг ерөөхдөө яг нөгөө мэдээж яг чи бас юутай юм аа тий. Багнаас руу наялах гэж байгаа. Harry Potter чинь нөгөө нэг юм цайз мэз дээр идэв шүү дээ тий. Яг нэг цайз нэгдүгээрх юм. Бас энэ чинь нөгөө жоохон эртний одоо юу учраас эртний бүтээгдэхүүн баггүй тийм байна. За тэгээд Harry Potter бол их мэдлийн төлөөх одоо тэмцэлдэн болдог буюу одоо Voldemort те Harry Potter-ийн одоо тэмцэлдэн те одоо хин шиттнүүдийн одоо юу болох уу гэдэг ийм тулаан штэ. Тэгэхээр их мэдлийг илэрхийлж байгаа зүйл бол одоо ингээд тэтмүүд биш штэ. Тэтмүүд тийм ээ. За тэгээд мэдээж одоо ойлгомжтой одоо ийм эдгээр чинь бол угаасаа шууд Harry Potter-тойгоо холбоотой л юм зүйлүүд байгаа шүү дээ. Энэ нөгөө легонууд нь салаад бүр болохоо боллоо. За энэ нөгөө нэг Harry Potter маань одоо юу яатсан бэ шүү дээ. Одоо малгайгаа өмсөж хоёр бол малгай өмссөн. Нэг юм дутуу байна уу? Нөгөө юу дутуу нөө? Би хоёр гэж хитэн болгоо зэ. Саван дутуу байна тий. Тэг. Би бүр саваа маань яач үгээд бүр гайхаад хайгаад олдог өнөөгөр. Яа. За. Энэ бол энэ хүн чинь энэ хүн чинь угаасаа Harry Potter-ын бүр угаасаа бүр гэр орон Harry Potter-ийн шиг үт юм шүү. Энэ нэг бол нэг Voldemort буюу дайсны талын юуны одоо надагч шидэт цаваа. Надагч. За яг боломжтой наа чи намайг гахаа олгоч. За яг гахаа олгоч. За яг хулгана олгонаа. Яа за. Би өнөөдрийн барай. Юр бусын өдөр гэдэг хэн итгэж гин бүгд комент хэсэг дээр бичээрэй. Танд бодож байгаа хүсэл юу байна? За энэ хинт болохоор зэрэг дараагийн сав. Энэ бол канон дотор жоохон гардаг боловч маш чухал ийм дүр төрхийг бий болгодог. Энэ Sirius Black гэдэг Sirius Black-ийн юу заяа. Энэ хүн чинь юу жоохон гарах. За. Энийг авгад ингэж үгээ таарч мараад байдаг өстэй. За энэ өнөөдөр бол Улаанбаатарын өглөөг бол хин энэ хоёроо одоо яг шидэттэн болголоо. Яг үнэх жинкнээсээ одоо саваа. Наадах чи тэгж барьдаг юм аа. Наа чи барилт ингэж өөр өдөг байхгүй. За тэгээд юу яах чаа. За өнөөдрийн яг сэдв бол таны хүсэл юу байна вэ гэсэн сэдв. Айгүй энгийн. Тэгээд хүслээ биелүүл. Та яг юу хүсэж байгаа юм? За. Өнөөдрийг өчигдрөөс өөр болгоход та өнөөдрийг болоосаа гэж бодож байгаа. Өнөөдөр хийхийг хүсэж байгаа тэр хүслүүдээ одоо манай лайв стримийн дор бүгд хүслүүдээ бичээсэй гэж бодож байгаа. Тэгээд хэдүүлээ гоё хүслийн талаар ярилцъя. Биелээсэй гэж бодож явж байгаа хүслүүд юу байна? За тэгээд тэрнийхэн дараа хэдүүлээ хамтдаа шидэт үгээ хэлээд өнөөдрийн бүх битсэн хүмүүсийн хүслүүд одоо амар ангилчий те. Радиогоос сонсож байгаа хүмүүс уучлаарай. Гэхдээ танд боломж байгаа. Гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook-ийн пэйж рүү ороод манай лайв стримдаар өөрийнхөө хүслийг бичиж гоё штэ. Энэ ингээ хүүхдийнх бол биш байхгүй. Энэ бас айгүй гоё юм юрмсын зүйл байхгүй бас. Лумос. Тийм учраас яг ингээд бодоод тэр хүслээ өнөөдөр хязгаарлаа заяа. Өнөөдөр энэ хүсэл би ийм юм хийхийг хүсэж байгаа маа. Өнөөдөр би үсэд сулмаар байна гэдэг чинь хүсэл штэ бас. Хүсэд солцсон гэж бодоод энэ хүсээд байна гэдэг. За тэр хүслүүд юу гэдгийг тэр бүх хүслүүд өнөөдөр сэтгэгчлэн бүтээх болтугай гэсэн одоо зүйлээр энэ дохилтоор хэдүүлээ одоо гэр бүлийн радиогийн Улаанбаатар өглөөгөөр шидэт цавгаар таны хүслийг биелэх болтугай гэж тохих гээд байна. Тийм учраас өнөөдрийнхөө хүслийг комент хэсэг дээр битүү бичээсэй гэж бодож байна. Олон хүсэл байх тусмаа л олон хүний хүсэл үнэхээр сайхан биелэх болно гэж би бүр бат итгэлтэйгээр өнөөгөө хэлээ. За. Бүр аалах. Хүсэл биелэх нь. За та хоёр өгж байна. Энд бол хүмүүс аль хэдийн бит хоёроос дөрүүлээд бол таацсан юм байна. Хүсэл биелүүлэгчийн талаар ярих гэж байна, эд шидийн талаар ярих гэж байна гэх мэтчлэн комментууд бол нилээн байна шүү. За тэгээд цаашлаад явчих юм бол Монгол явчаад ирье хүсэл биелүүлээд айл гинэ. Хүсэл чинь биелэх болно. Бас тэр чинь гой хүсэл шүү. За аялагч оюунагч маань хүслээ бичээгүй шүү. Хүслээ бичээрэй. Миний хүсэлтийг биелүүлээрэй. Үүнийг хүсье гэсэн минь хүслээ бичээгүй байна. Өнөөдөр угаасаа эд шидийн өдөр би итгэж байна гэж Алинка бичсэн байна. Манай ядан сүрэн туяа маань амар амгалан ирүүл байхад босд наанда болно доо. Хүн маань ив ирүүл болгоё гэсэн үсэг. За эннийх нь одоо шившлэг нь юу ч байдیں۔ Тэ? Ал хоромаа гэдэг нь болохоор хаалга онгойлгодог шившлэг байд юм байна. Гацсан юм хэл хэрэггүй шүү дээ. Зүгээр яг энийг нь хэлнэ. Одоо ядам сүрэн туяагийн маань өөр хүүхдүүд нь ив ирүүл байх болтугай. болог.
За тойрт ямар хүсэлээ? Энэ хүслүүдийг нэг бүсэнгээс уншчих. За, хүмүүс бүр бичээд байна уу, те? Байхгүй болчтой шүү. Хүсэл гэсэн чинь бодож байна. Ганц хоёр хүсэл байна. Шуналтай байна уу гинэ? Шунал биш ээ. Шунал биш. Зүгээр бичээрэй. Өнөөдөр бол онцгой өдөр. Өнөөдөр бол Улаанбаатарын өглөө бол биш. Энэ бол зүгээр нэг шооч биш. Цамхаг дээр ирсэн биз дээ. Энэ бол их сонин өдөр. Хүсэл биелэх өдөр. Тий. Та одоо ингээд зүгээр нэг машиндаа ч юм уу ингээл явж байгаа ч юм уу. Эсвэл жимдээ явж байгаа ч юм уу, те. Эсвэл гэртээ байгаа ч юм уу. Юу н хаа байгаа зэ ингээд бас энгийн л өглөө юм шиг санагдаж байгаа боловч би өмнө хэллээ шүү. Яг сонсогч ихтэй сонсно. Итгэсэн нэг нь итгэнэ. Энэ үхэ энэ өглөө яг магадгүй зүгээр хөтлөгч богийн миний би ярьж байгаа боловч айгу онцгой юм сонин зүйл болж байгаа. Тийм учраас та энд итгэж гин үү? Итгэж байгаа хүмүүс зөндөө байна. Хайрттайгаа хамт өдөржин баймаар байна гэд Нойко дайр сүрэн маань бичсэн байна. Наран туяа. Дээрээс нь явчихна. Гүүгээд алах болох гээд байна. За Жуун дагийн пүү юуч гаргаж ирээд байгаа юун гоё аргагүй баян бор юм аа гэнэ. За тэгин. Дандаа Өнөөдрийн дормжлоо. бодож байгаа хүсэл бүхэн минь биелэх болтугай гэсэн байна. За тэрнээс нэгийг бичээч ихчээ. Гоё. Тий. Их чинь энэ насандаа одоо маш их хүссэн, маш том хүссэн зүйл босоод явдаг болох юмсан гэсэн байна. Хөр химэн харин энэ нэст чухал шүү. Шинэ бизнесийн талаарх анхны уулзалт амжилттай болох болтугай гэд наран туяа сандан шаран маань бичсэн байна. Миний хүсэл биелчлээ шүү дээ. Дөнгөж сайн Кофе орд ирсэн үү? Би бүр кофе уух шиг. Энд бас зааварчилгаа орж ирж хажуугаар дөмөгхөн шиг дохиороо гинэ. Тий. Энэ хоёрыг би босгож жагаад гой хөдөлгөөн хэлгэж жагаад тахиулах гэж байгаа. За өстой гоё юм байна. Баян бор ах шоу болгоод байна штэ гэж байна. Улсын 2 дугаар эмнэлгийн мессажрын 2 дугаар тасны эмнэлгээр намайг явдаг болгоод өгөөч гэж гуйж хүсэж байна гэсэн байна. Би эрүүл мэндийн хувьд эрүүл саруул болмоор байна гэд наран жаргал Пэрнлээ маань бичсэн байна. Хань минь бурхан даврагдаж би эдгэрч бусдад үйлчлдэг баймаар байна гэмээр бичсэн байна. За ингээд хүслүүд бол ар араасаа хүсэл. Энэ бол аюу онцгой зүйл. Бас дээрэс нь тэр хүмүүсийн хувьд бол маш нандин зүйл байгаа. Тийм учраас хэдүүлээ комент алдчихлахгүй шүү. Харин тийм комент алдчих. Энэ унших хэвээр. Яг уншигдсан энэ бол зүгээр нэг радиогийн долгион биш. Энэ бол өстой маш сонин зүйл болж ийн гэдгийг та нар бодоорой. Энэ бол дахин болохгүй. За даваа сүрэн баярагч маань засвар хийж байгаа байшин минь хурдхан шиг дуусаасаа гэсэн байна. Хурдан дуусах болтугай. Хүн. Засварч удаашрах гэдэг шүү. Тэгдэг. Одоо ингээл хүмүүс хөслөд бичээл хэдүүлээ ингээд уншаал байна. Тэгээ төгсгөл дээр нь хэдүүлээ. Нэг сард ч тий. Улаанбаатарын өглөө лайв стримийн доод бичигдсэн бүх хөслүүд биелэх болтугай. Биелэх болтугай. Абракадабра. Тэ? Бум гэдэг. Эрүүл отор шигэ те. Эрүүл бүгд эрүүл байгээ гэсэн байна. Хүмүүнхээрээс үсгэлсэн байх шүү энэ. Та юу хүсэж явж байгаа? Тэр нандин хүслүүдээ биелээсэ, бүтээсэ, болоосоо гэж хүлээж байгаа, хүсэж байгаа, үргэлж боддог, мөрөөддөг, өглөө нүрэндээ гараад таландаа харахтаа өнөөдөр өглөө тэр маань тэгчээсэ гэж бодсон. Тэр хүслүүдээ бас бичээсэ. Үлсэн цадаж, өвдсөн нь эдгэж, уйлж байгаа нь инээж, сансан нь уулзаасаа гэж хүсье гэсэн байна. За наран жаргал Пэрнлээ маань ерөөл болгоны хүсэл болгоны араас нь тэгээд дохиод авч би өөрөө бүр яг бэлэж шиг бүр ингээд цаанаасаа тэгээд байна штэ. Наран жаргал Пэрнлээ бол яг бодтой юм хэлсэн байна. Энэ жил жуулчд их хэрэг гэсэн байна. Мань хүн орлого нь аривчихна штэ. Их хэрэг хэлсэн. Тийм байна. Дайн хурдан дуусаж инх тайван хурдан ирээсэ гэж тэгээсэ хүссэн байна. Одоо би нэг Sirius Black-ийн энэ саваа штэ. Энэ Sirius Black эзнийг нь ярих уу. Энэ бол аюу тийм надад гой санагддаг байхгүй. Бас манай хүүд их дуртай. Тэгээд энэ одоо ингээл пам тэ. Энэ Sirius Black гэдгийг санаж байгаа хүмүүс байх юм бол юу штэ. Нэг багш нь байгаа гэдэг штэ. Ийм сахалтай Азкабан одоо шоронгоос биш. Оргодог тэ. Тэгээд тэр хүн бол ямар хүн байсан бэ гэхээр зэрэг яг үний хэрэгтэй юу байдаг. Сайн хүн байдаг байхгүй. Гэхдээ хүмүүс буруу ойлгогдсон. Буруу ойлгогдоод тэгээд тэр нөгөө хүмүүс тэрнээс айдаг. Гэхдээ эд шидийн эн чинь бүр айгүй том нохоо болж молдог тийм чадвартай бас багхгүй. Тэгээд ерөөсөө тэр Harry Potter-ийн аавынх нь буюу одоо James Potter гэж шүү дээ. Тэрний хамгийн сайн найз. Тэгээд Harry Potter-ийн хамгийн ойрын хүн байдаг. Harry Potter-ыг хамгаалах хүсэл зэрэгтэй. Тэгээд нөгөө одоо буруу ойлгогдоод тэгээд одоо Азкабанд шоронд хийгдсэн. Тэгээд бүр амар гэмт хүрэгтэн мэтэр хүмүүст ойлголцсон байдаг. Тэр хүний сав аахгүй.
Тэгээд Harry Potter-ыг хамгаалж байгаа нас ордог байхгүй. Тэгэхээр нэгсэндээ бидний нийгэмч гэсэн тийм хүмүүс байдаг тий. Яг үнэ ихтэй яг айгүй гой сэтгэлтэй, айгүй сайхан зөв хүн байдаг. Гэхдээ буруу ойлгогдож, буруу гүтгснээс болоод нийгэмдээ өөр өнгө төрхтэй бас байдаг тий. Тэгэхээр энэ хүмүүсийн сайн сайхан зүйл бол хизээж одоо дуустдаггүй. Тийм учраас яг тэр одоо хүндэт хүний одоо сава, шидэт сава манай заяа барьж байна. Гэхдээ энэ ийм байна. Ингэж байгаа байхгүй одоо яг энэ хоёр савыг хувааж өгөхдөө энэ хоёр хүнтэй дөхөөц хүнийг л өгсөн баг те. Намайг гаднаасаа харахад аймаар дотроо л гоё гэлчлээ шүү дээ. Би одоо тэгвэл хинийхийг ярил л да. За тэг. Минийх чи Волдеморт. Волдемортыг бол одоо тэгтээ хүмүүс анханасаа ийм муухай амир балер хүн байсан гэж бод. Үгүй шүү дээ. Том Ридл гээд хүүхэд байсан. Тэгтээ зүгээр энгийн хүүхдээсэн байхгүй юу? Тэгээ Том Ридл боллоо зэрэг тэр хүүхдийн нэг онцлог нэсэн. Энгийн үеиг тэнгийнхнахаасаа илүү бүр маш гоц авьяастай хүүхдээсэн байхгүй. Үнэхээр гоц авьяастай. Тэгээд тэр хүүхэд эд шидийн талаар суралцж байхдаа илүү юуны талаар суралцсан бэ гэхээр илүү хар шидийг сонирхдаг гэсэн байхгүй. Тэгэхээр энэ дээрээс нэг зүйлийг ойлгож болно. Одоо өөр хүүхдүүдтэй ч гэсэн ойлгож болно тий. Таны хүүхд юу сонирхож байгаа чи аюу чухал байдаг шүү. Тэ үнэхээр сайхан одоо авьяастай тийм гоё хүүхдүүд байж болно. Гэхдээ тэр Том Ридл хар шидийг илүү сонирхдаг байснаасаа болоод тэрэндээ өөрөө автдаг. Надад ингээд нэг зүрхэнд хайлж явдаг хэдэн хүмүүс байдгийн зарим нэг тийм байдаг байхгүй. Жишээл хөгжимд амар дуртай, амар авьяастай, суулдаад тэргүүлэгч. Гэхдээ сонирхол нь илүү металл буюу илүү хүнд нөгөө сорж дуулдаг яг нэг тэр хамтлагийг нэг сонирхож эхэлж ирсэн. Тэгээд тэр бас гитарын дуулалт муултын эхэндээ бол техник талаасаа сурах гэж оролдож исэн боловч хэсэг хугацааны дараа тэрний цаана өгүүлж байгаа далд байгаа тэр зүйл рүү автарч эхэлсэн. Тийм зүйл байдаг. Яг тэрэн шиг энэ Том Ридл бол уг нь бол тийм хүүхэд байсан байхгүй. Тэгээд тэр эд шидийн талаар ялангуяа хар эд шидийн талаар сонирхлоо буруу сонгосноос болоод буруу зүйлийг сонирхоод зүгээр сонирхол юм чинь хүүхд юм чинь сонирхч л байгээ гэж бид нар анхаарахгүй ингэж болдоггүй байна. Тэнгүүд тэрэндээ өөрөө автаад өөрөө яг тэр хар шидийн талынхаа одоо муу талын тийм төрлөө ингэж болдог. Тэгээд ерөөсөө үхгээс үхтлээ айдаг гэсэн тэр хүн. Тэр үхтлээ айдаг гэсэн учраас нэг шидийг хар шидийн нэг одоо шид байгаа. Тэр ямар шид лээ. Тэр нь 7 хэсэгт амиа хувааж үхэхгүй байхаар тийм шидийг хэрэглээд өөрийнхөө сүнсийг 7 юмд яатсан байдаг. Шингээсэн. За энэ бол каноны талаар. Гэхдээ энэ савааны эзэн бол яг үнэхээр юу шүү? Уул нь бол энгийн хүн. Энгийн сайн хүн. Гэхдээ буруу зүйлийг сонирхож, муу зүйлийг хөөснөөсөө болоод өөрөө тийм болоод хуурцаад нэрээ Волдеморт, Лорд Волдеморт буюу одоо тэгж өрс. Энэ уг нь каноптай. Тийм, гэрэл настын байна уул нь. Тий, тэгээд яг энэ дууссан байна. Батарейн дууссан гэсэн байна, тий. Нэг ийм учиртай шүү, тий. За коммент чи бол коммент яг үнэхээр онцгой нэг чи бол авьяастай. буруу юм сонирхдаг. Энийг зөв зүйл зарцуулах хэрэгтэй. Гэдгэл мессежийг наад цаваагаа авч байгаа чинь самсургүй зүйл биш байх нь штэ Эрка. Тийм байна. Улаанбаатарын өглөөнөөс чи гар. Тийм байна. Тий. Яг одоо би буруу юм сонирхоод байгаа юм байна. Би дугаа гэсэн. Өөрийнхөө хүчийг зөв зүйл заруулах. Буруу юм шөөгöd байна Эрка чи. Дараад ингээ миний хүсэл биелэхгүй. Эрка айгуу чухал юм хэлж шүү. Буруу юм өгöd байна. За хүмүүсийн хүслийг сонсъё. Бурам зөвхөн өнөөдөр юм бол за ингээд ойлгохоор бичлээ шүү. Тэгээд ингээ уншаараа гэсэн байна. Миний ойлгож байгаагаар л ингэ чинь зөвхөн өнөөдөр юм болвол хүү хичээл дээрээ, сампин дээрээ он цаваасаа үсэн сампингийн тим олимпиад болж байгаа юм болов. Тэн дээр алт авах гээд байгаа юм байна те. Тийм байна. За тэгээд үс гоё олчих мөнгө. Аав ээж нь мөнгө их олоосай. Тийм байна. За үсээ гоё янзлуулчих юмсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүд ах шиг яг сайн ойлгохгүй шүү. Нөө хэрэлд гинэ. Хэрэл ээж аав нөө хэрэлд гэж нэ. Хэрэл гэж штэ. Хэрэлд гэж байгаа хгүй наад чинь товчилж байгаа наад чинь. Харин яг мөн үү? Мөн наа чи хэрүүл байхгүй. Тэгээд 60-аас 70 метрийн одоо тийм гүйлт яах гэдэг юм шүү. Тийм л юм байна. Энд гэхдээ айгу гоё байна. Ингиж бас бичих юм биш үү манайхаа. Өөртөө зориулаад. Эхнэрийн уур хурдан гараасаа гэсэн байна. Хурдан. За наад чинь бол боломжгүй. Би бол юу ч хийж чадахгүй наад чинь. Наад чинь за ёстой боли чамтаа ороод юм уу? Эхнэр чинь алууснаас боли. Би бүр уурд гаргачих гэдэг. Би ч бүр наад чи ид шид хэлэхгүй юм байна. Наад чи миний мэдсэн. Би Волдеморт штэ. Миний мэддэг бүх шившлэг барахгүй наад.
Тэгтээ Би чамайг харин би хон болгож чадна. Sirius Black-ийг чадна. Чадна штэ. Чинийх бол чадна шүү. Тэгэхээр болно. Тий. Чадна. Юу гэж хэлгэлээ? Эхнэрийнх нь нуур хурдан гараасаа ингийн тулд өөрөө ихэн бодоорой. Заавал уу. Гэхдээ би гахаа болгоо шүү угаасаа мөнхөг. Өөрийг нь Энэ хоёр төмснүүд шүү тий. Угаас яг гэж би тэрийг болгосон. Өөрөө болж ивдэггүй. За Алтан зав зулаа маань Боги ахыг эд шидийн тухай ярина гэхдээ энерги нь өөр болоод ирсэндэ гэж байна. гэж манай Исүү бичиж байгаа. Исүүгийн ээж нь бичиж байна. Исүү орсон байгаа. Одоо орсон. Гэхдээ Боги ах. Өнөөдрийн хилэлцээр амжилттай байгаасай байна. гэсэн байна. Зүг. Аленка минь. За их чинь босоод явдаг бол энэ групп байгаа бүх хүмүүсийн байгаль нуур авч явна шүү. Их чинь аялал жуулчлалын компани ямаа аривжих аялал туураг хувьцаат компани гэ байгаа шүү. Ямар гоё чинь юм бол бэ. энэ одоо лайв үзэж байгаа бүх хүнийг аваад аялалд явна гинэ. За бүгд ирүүлээгээ оюун цэцэг миний найз босоод явах болно. Чи чаднаа миний найз гээд Авасуран баяр маань бичсэн байна. За Монгол орон минь хөгжөөсэй. Хаад моёдууд минь зарцын сэтгэлтэй ажиллаа хийгээсэй. Арт түмэн минь сонгосон шүү дээ гэсэн байна. Оо бас гоё. Хэсэгч гэсэн стресс асуудлыг мартагнуулж хүүхэд шиг хүсэл мөрөөдлөө санахад хүргэсэн гоё анаа урваа гэсэн байна. Харин тий. Догтлоо тий. Нээсэн ажил маань үр өгөөжтэй байгаасай гэж зулаа маань ütсэн байна. Үр өгөөжтэй байна. Томыг гадуурхсаар байгаад хорон санаатай болгоцсон бидтэй гэж. Тий. Ер нь нөгөө хит авьяастай байсан учраас нөгөө бусд нь ингээд гадуурхаад идэгсэн. Тэгээ битүүрийн яг адилхан зам туулж байгаа юм байна. Одоо үзэж байгаа бүх найз дүү нартаа сэтгэлээсээ бичсэн шүү гэд аялал оюунаа өгчсөн байгаа. За хүүхдүүд минь эрүүл инх сансан хүсэл бүхэн биелэх болтугай баттуяа баттуулга бичсэн байна. Муу хүмүүс байна. Та нар бит гурыг. Та хоёрыг ямар муу хүмүүс вэ гэж хэлж ийн энэ хүн. Тэгэхгүй одоо Эрка одоо тэр хүслээр биелүүлчихгүй сонь штэ. Ой за манай Францаас ганцдаг маань орж ирсэн. Үе сайн уу? Монголын бүхэл аавуудын зүрхэн нээгдэж, баг стресстэж, амьдралаас авдаг таашаал нь ихсээсэ. Тийм болж эхэлвэл айл бүрийн амьдрал илүү амар амгалан байх болно. Жаргалтай байгаарай. Аавуудаа гэсэн байна. За та гурвын хүсэл нь юу байсан юм бэ гинэ? Ой, бид гурав хүслээ ирсэн юм уу? За яг хүслээ ирсэн юм За уу? одоо бид гурав хүслээ бил. Үу энэ гэтээ та бүхэн яг ингэ хэлэхэд байна штэ тий. Шидтэн хүмүүний ажил тийм амар бол Амархан биш юм биш үү энэ. Айгүй хэцүү юм Хөлрөөд байна. айгүй хэцүү байна. Тэгээд хүсэл алганыг Зарим хүслийн биелүүлмээргүй энгийн нэг саваа биш байгаа юм. хүс гарч байна. Энэ бүр ингэдэм байна уу? Ингээд тогтдог. Хин чи Волдеморт ч бүр ингээд амар зөвөн барьдаг гэжтэй. Яаж Ингэ. чи хуруу муруу ингэж ингэж ярьдаг штэ. Үгүй чиний гар ерөөсө болохгүй. Яаж яасан мөн. Минийх яаж яхад погдоос хуруу юм бэ яасан ингээ харсан. Ингэж мингээд нэг Чи наадгараа барыг зоосон ч болох юм байна чинийх бол. зоогоос Минийх бүр бархаа ойлвол энэгээр нь гогдоод татах. Ер нь та нарын хүсэл биелэхгүй яах юм. бит хоёр хизээч. Бид хоёр ерөөсөө энийг зөв ашиглахгүй юм байна. Хоёр саваа байхаар надад нэг имэйл юм барьчихлаа. За хүслийн сонсъё. Та хоёрын хүслийг биелүүлээ. Ай. За хоёроос би авгна асуусан шүү дээ. Үгүй шүү дээ. Одоо бит хоёр саваатай шүү дээ. Нэг бит хоёрын хүслийг биелүүлж байгаа шүү битрээс. Би яг одоо чин сэтгэлээсээ зүгээр одоо нэг л зүйл хүсэж байна. Тэр зүйл маань болохоор зэрэг энэ сонсогчдын маань бүх хүсэл биелээсэ гэж бодож байна. Ай. За тэмээ. Бабди. За би яг энэ завшааныг тохиолдуулаад би өнөө орноос нэг хоол хорж байгаа юм. Шалтгаантай. Энэ зүгээр нэг эрүүл мэндийн төлөө биш юм. Би өөр зорилготой. Нэг юм нэг зорьсон юм байгаа. Турх морх ерөөсөө биш. Арай том зорилготой. Тэр том зорилго маань одоо манай Давасрын баярагч мэгч гэл хүмүүс бичиж л да эрүүл мэндийн тухай. Нэг хүний төлөө би ингээд жоохон өөртөө жоохон юу гэж байгаа. Цаг өгч байгаа. Яг энэ цагт ингээд оройны хоолоо л идэхгүй гэж байгаа юм биш бас. Яг энэ хооронд Facebook мөхөөс жоохон хоолмол байгаад жоохон ингэж жоохон тэр хүний төлөө жоохон цаг гаргахыг бодож байгаа юм. Тэгээ энэ надтай шууд хамаатай хүн биш л дээ. Гэхдээ миний надтай амар шууд хамаатай хүнтэй хамаатай хүн байхгүй. Тийм учраас энэ хүний амьдралын чанарт айгүй нөлөөлөд байгаа. Тэгэхээр нэг дүүгийнхаа яг төрсөн ахих нь одоо эрүүл мэндийн төлөө би яг ингээд чин сэтгэлээсээ яг энэ цагийг гаргаж одоо бүр ингэж өөрийгөө зориулах зорилготойгоор нэг юм хоол хорих гээд
зүтгэж байгаа. За тэгээд тийм болохоор сонсож байгаа дүү маань бол мэдж байгаа бах. За тэгээд үр дүнд хүрэхин төлөө энэ гэдэг байгаа шүү дээ би ч одоо хундаг болоо явчих байч. Харин тий. Цаваа өстө төлөмлөө. Бороо юм яриач та тий. Уг нь айгуу гоё ай баятаа амар гоё явчихсан байхгүй. Тэгээд төгсөглөө их буруу. Үн боломж явжсэн. Үр дүн. Бараг орох гэжсэн шүү дээ бүр. Үр дүн шүү. За би хүслээ хэлэх юм байна тийм үү. Ингэж таардаг сони юм а тий. Харин тийм байна. Айгуу гоё юм байна. Би ч гэсэндээ бас хүсэл явж байгаа ойрын өдрүүдэд манай хүү хатгаа болоод тэгээд идэгжсэн. Тэгсэн чинь араас нь манай ээж өвдчихсэн байгаа. Тэгээ манай ээж чи өөрөө нөгөө уушигны хүнд хаалгаанд орж исэн байхгүй 2 жилийн өмнө. Тэгээд нилээн хүнд хаалгаанд ороод уушиндаа асуудалтай болж исэн. Тэгэхээр ханаад хүрхлээрээ жоохон хүнд хүрэх гээд байдیں۔ Гэтэл манай ээж одоо удахгүй нэг хэдхэн хоногийн дараа бага охин руугаа дунд охин руугаа явах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ дунд охин руугаа өөр улсыг зорих гэж явж байгаа хэрнээ манай ээж би одоохондоо сайжирч өгөхгүй байгаа даа. Тэгэхээр би ээжийнхэн биеийг сайжраасай, охинтойгоо эрүүл болоод очиод уулзаасай гэж хүсэж байна. Нөгөө хүүхдүүдийн бас нэг хүсдэг зүйл нэдэж штэ. Эцэг эхийгээ эрүүл инх байгаасай. Илүү удаан аз жаргалыг бидэнтэй хамт ингээд идлээсэ, гой мөчүүдийг бас ингээд өнгөрүүлээсэ гэж хүсдэг учраас эрүүл байгаасай гэж хүсдэг бол аав ээжүүд хүүхдүүдийнхэн санааг зовохгүй юмсан гэж хүсдэг байхгүй юу. Тэгэхээр тэнд ээжээс хурдан зүгээр олчаасай гэж тэнд бодож байгаа. Би ч гэсэн тэнд хурдан зүгээр олчих юм бол явуулахдаа бас тайван явуулна. Тэгээ хүний нутагт очих гэж байгаа учраас өөрийн их орондоо байхдаа хурдан тэнхрээ зүгээр болоод яваасай л гэж би чин сэтгэлээсээ сүүлийн өдрүүдэд маш их хүсэж байгаа. Хүсэл бол зүгээр нэг бодлын одоо зүйл бол биш. Хүсэл бол яг чиний сайн хэлдгээр нэг онцлогтой тэр нөхөө зүрхэнд их ойрхон байдаг. Тийм төрлийн зүйл. Ерөөсө зүрхнээс гардаг зүйл. Тийм учраас энэ ч битсэн бүх сонсогчдын маань хүсэл бол зүгээр нэг юм өгнүүдийн цуглуулга биш. Энэ бол зүрхний илрэл, зүрхний илэрхийлэл. Одоо чин сэтгэлийн зүйл одоо Улаанбаатарын өглөөдөр яг одоо өрнөж байна. Тэгээ хэдүүлээ энэ бүх хүслүүд биелэх болтгой гэд яг одоо болонгаа шилжүүлээд чин сэтгэлийнхаа сайхан ерөөлийг дэвшүүлээд одоо ид шидийн савгаараа дохиод тэгээд би нэг зүйлийг хүсэж байгаа. Хүүхэд л ганцхан ийм одоо хүсэл мөрөөдөлтэй байдаг юм бол биш. Томчууд биднэрт гэсэн хүсэж мөрөөдөж явах хэрэгтэй. Тийм учраас би том хүн гэдэг байдлаар ийм амьдралын ийм юр бусын зүйлүүдийг та нар бити одоо үл ойшоогоорой. Та итгэлтэй бас байгаад яг тэр хүслийнхаа төлөө явж чадах юм бол бидний амьдрал зөндөө тохиолдож ирсэн шүү дээ. Бодоогүй зүйлүүд нэг яаж болсон гэмээр юр бусын зүйл ингээд амьдрал бас болдог тийм зүйл байдаг. Тэ? Одоо заяаг жишээлбэл бас л хүнд өвчнөөс гарсан гэдэг ч юм уу те. Ингээл аюулгүй олон ийм юр бусын зүйл. Миний бас чин сэтгэлийн хүсэл байсан шүү. Тий, юр бусын зүйл хүний амьдралд болдог. Тийм учраас бүх сонсогчдын хэлмээр байгаа. Та сайхан мөрөөдөхө бүү зогсоогоорой, хүслээ бүү зогсоогоорой. Тэгээд тэр зүйлүүд биелнэ гэдэгт итгээрэй. Тэ? Тэгээд тэр зүйл бол болно гэж. Тэгээд комментуудаа бүгдийг хүргэчээ. Тэгээд яг төгсгөлөө хийдэг хөө. За, гараж руу орох гэхээр сүлжээ тасрах гэд хэцүү юм аа гэд ингээд зогсоод байна. За, өнөөдрийн маань бүх хүмүүсийн хүсэл биелэлээ олно гэсэн байна. За, мөнхөө тэгсэн тэр дундаа миний хүсэл биелэх болтгой гэнэ. Эхнэрийн ааш цацагдаасаа гэж үсгэсэн шүү дээ. Тэ. За, тэгээд ямар гоё юм бэ боги гэж байна. Өгийн хундаг тулах нэ эрка гэнэ. Тэглээ өөр сүултээ. Хамгийн том хүсэл бол бүх хүмүүс эрүүл байгаасай л гэж хүсдэг дээ гэд манай ганц цэг манд битсэн байна. За, ийм гоё ичэд гаргаж ирсэн буян борахта баярлалаа. Баян борахта маш их баярлалаа гинэ. Бүр буян боллоо. Би одоо харин буян болчихж байгаа болов уу бодохгүй юу түрнээс хойш. Чи буруу уучсан байсан биш. Баян борахта маш их баярлалаа гэж шүү. Буян оо. Үгүй би баяны сонгоё. Буян өөр хүний нэртэй. Бүх хүмүүс эрүүл байх болно гэсэн байна. Шөнийн цагаар сэрсэн шалтгаан маань хүслээ шивнэх байжээ. Бүгдийнх нь хүсэл биелэх болтугай гэж Францад одоо шөнө болж байгаа юм. За тэгээд яг өнөөдөр хийх ажил үйлс минь биелэх болтугай гэд аялал оюунаагч битсэн байна. Ингээд шившилгээ хийлээ. За тэгээд ерөнхийдөө бүр дэвтрээд дитмээ зүүчнэ. Өнөөдөр би нэг зүйлийг төгсгөлд нь хүсье. Өнөөдрийн бодсон байна уу? Ер нь хүсэж байгаа зүйлүүд хэзээ нэгэн цагт одоо яг энэ өдрөөс болоод гэж хэлээ заяа. Энэ өдрөөс болоод энэ юр бусын зүйлээс болоод энэ Улаанбаатарын өглөө өрнөөг байна. Та нар надад итэг. Энэ өдрөөс болоод
биелэх болно. Биелсэн тэр үед нь та өнөөдөр хэрвээ болсон бол маргааш Улаанбаатарын өглөөдөр холбогдоод өчтөр би тэгж үссэн чинь айгүй сонин ингээд болцсон штэ гэдэг ч юм уу. Эсвэл яг нэг өдөр хэмжигдэхгүй биш байсан ч гэсэн дараа нь хэрвээ тэр зүйл болсон бол яг энэ өдрийг санаараа гэж хэлэх гээд байхгүй. Тэгээд бүх сонсогчтой яг юу болсон талаараа эргээд биднэрт мэддэгдээрэй гэж хэлэх гээд байгаа. За ингээд өнөөдөр Улаанбаатарын өглөө биш. Бүх монголчуудын хүсэл биелүүлдэг өдөртөө хамтдаа байгаа бүх хүслээ шивэнсэн. За одоо эд чидээ аймаг төцөлтэй аяа вэ. За бүх хүслээ. Тэгээд ингээ. За. Ингээд монголоор хэлээ заяа. Монголоор бид нар гадаад ирээд байгаа мó? Биш бислээ. 10 гинэ. Бүх сансан бодсон зүйлсэн сэтгэгчлэн бүтээх болтгоо гэдээ Монголын сайхан өрөөлөө шүү дээ. Тэрүүгээр хэлээд хамгийн сүлд нь бүүм гэдэг үгийг гурлаа зэрэг хэлээ. Тэнгүү та нар яг энэ нэг чидийн шившлийг хүлээж авч байгаа бол комент хэсгээр адилхан бүгдээрээ бүүм гэж өөртөө баталгаажуулаарай. Тэр нөгөө нэг юу яач. Комент хэсэгтэн зүгээр юу яа. Нөгөө нэг зүрхээрээ давлгаалъя л да. Гүгөө тэр дараа нь болоогүй. Комментэнд бүүмээ тэгээ за бүүм гэж баталгаажуулаарай гэж хэлж хүсэж чинь зэ. За ингээд хэдүүлээ эд чидийн орчин лугаарыг та бүхний Улаанбаатарын өглөө гэсэн лайв стримийн доор комент хэсэгт бичсэн бүх хүсэлтэн сансан бодсон зүйлтэн яг энэ цаг мөчид бидний чин сэтгэлийн хүслийн хамт сэтгэгчлэн бүтэх болтугай. Бум. Яа, шууд биелчлээ. Бүр ингээд цаанаасаа ингээд нэг сонин шар мар босоод нэг ямарг эвгүй очил шээс хүрээд байгаа ч юм шиг. Ямар эвгүй бэ? Наад шээс үрж байгаа шүү дээ. Айгу эвгүй байна. Би гэхдээ хардаа энэ титмиг зүүхлээр надад ерөөсөө би нэг зүйл хийж үзмээр санагддаг байхгүй юу? Би угаасаа тийм нөгөө нэг гүнжлэг байгаагүй л дээ багтаа. Тэгээд тэгэхээр нэг хаалдаг байсан гэсэн. Хаалдаг байсан. Тэгээ нөгөө гүнж мунжийн тэмцээн болоо тэр тэмцээнд нь бас ингээ ялагч малагч болохоос хүсэн шүү дээ гүнж. Хүс бүүм гэж шүү. Нөө хүслүүдээ баталгаажуулж байна. Ой би хүслээ биелүүлээд хэл та. За. Хоёр тэгээд надад ингээ гоё баяр маяр хүргээд одоо ингээ гоё воо гэл ингээ гоё гоё юм хэлээ шүү заа. За би одоо ингээ бас ингээ радиогийнхаа гүнж нь оллоо. Бүүм за болчлоо. Болоогүй штэ. За уушлаа. Дадлах гэж штэ би. Хоо. Би тооёртой угаасаа би төдрөөс. Найруулагчаа өөхөн аваарай. За Улаанбаатарын өглөө үргэлжлүүлж. За ингээд бид манай радио шинэ эмгтэй хөтлөгч аваа. Манайх дараагийн нэг чухал гой болон байгаа. Бас нэгэн хүслийг биелүүлж байгаа хүмүүс сая нэг юм гарлаа. Хинч дараагийн болонтой холбогдоос хүсэл хэлсэнгүй. Харамсалтай. Юу гэж нэг одоо нэг одоо дараагийн болон чинь бэлгийн эзнээ бид нэр шалгаруулна шүү дээ. За. Тэгээ би бэлгийн эзэн болох болтгоо гэсэн нэг тийм юм гаргаж тэрэг угаасаа би болцсон юм чи. Шалгаж болох байсан биз дээ. Би чи ардуура юм гүцээ. Угаасаа болцсон. Энд би оролцсон юм аа. Одоо ингээд та нар бол хүлээх юу? Одоо хэдүүлээ зүрхээ асаая. Зүрхээ асаая. 10 секунд зүрхээ асаагаад дараагийн болон руугаа шилжцгээе. 1 2 3 зүрхээ асаая. Реакшн зүрхээ. Би гэтээ хоёр үнээр гомдлоо. Мой. Хоёрт одод нөгөө нэг ууртаа мууртаг дармаар байна. Мой. Ууртаг дарчул сугаанд орцгоо. Зүрхээ асаацгаая. Энэ яагаад байгаа заяа? Нөгөө хөрхөн хүмүүс мисүүд чи ингэж мэдчихдэг байхгүй юу? Тийм үү. Би бүр тэрийг мэдчихгүй юм чи гэдэг. Гэрүүлийн радиог сонсож байгаа эрхэм сонсогч танд баярлалаа. Түнгодохгүй дараагийн болонгаар эргээд уулзцгаая. Та долгионоо бүү солиорой. Гэрүүлийн радиогийн гүнжээс хэллээ. Окей, үргэлжлүүлээд байгаарай. Мой. За өнөөдрийн хар цүнхнээс ч гэсэн нэг гинтийн темууд гарч ирлээ шүү аа. Ирэх 7 хоногт одоо энэ хар цүнхнээс дахиад юу л гарч ирдэм бол доо. Удахгүй уулзцгаая. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Бүгдээрээ одоо бэлгээ задлцгаая.
тэрэн одоо бэлгэн задалцхаа гэсэн тийм гэснээр шинэ жилийн дуу яваана сте ханаас. Нэг юм дуу дэс нэг юм рэвтэй. Бүгдээрээ бүгд нэг дуу гэдэг те. Энд чинь нөгөө нэг уул нь бол MC Hammer-ийн бүр юу юм бэлээ? MC Hammer-ийн нөгөө нэг бүр яг бүгдээрээ гэсэн үг биш юм бэлээ шүү дээ тий. тийм монголчлаа. Манайхан сонссноо бүгдээрээ гэж сонсонгуудаа бүгдээрээ. Нэг манай дурсан ч 1988 гэдэг булан байдаг штэ. Тэрэн дээр одоо 2 дугаар анги дээр л өнгөрсөн байгаа. Тэр нэг дуу дуулдаг штэ. Nothing's gonna change my love for you гэдэг өөрөөх нь на I love you гэдэг орж ирдэг. Тэр бол яг би хэлнэ штэ. Бид нар өөр нь дууг нэг тиймэрхүү байдлаар л дуулдаг штэ. Тий, ер нь л нэг багцаадлаа л тий. Багцаалаад. За одоо ингээд та бүхэнд дөрмийг танилцуулъя. Бид нар бэлэг задлах гэж байна. Энэ бэлэг юу вэ гэхлээр бид драмын жүжигийн хост тасалбарын эзнийг намайг дагуулад яваач. хост тасалбарын эзнийг тодруулах гэж байгаа гэсэн үг. Энэ нь яаж тодорхой гэхээр 7 хоногийн ажлын өдрүүдэд буюу даваагаас баасан аригт Улаанбаатарын өглөө маань 7 цаг 15 минутаас 8 цаг 45 минутын хооронд 90 хором тантай хамтдаа өглөөг эхлүүлдэг. Харин бидэнтэй хамтдаа өглөөг эхлүүлж байгаад тань баярлалаа. Өөртөө цагийг зарцуулаарай. Таныг бас бидний зүгээс бидэнтэй хамтаагаад баярлалаа гэд бэлэг бэлдэж байгаа 7 хоног болгоо. Тэгэхээр энэ бэлгийн эзнийг хэрхэн яаж шалгаруулдаг вэ гэвэл нэвтрүүлэг эхлэнгүүт шууд меншн давалгаа буюу хин нэг урайлан дуудаад комент хэсэгт бичснээр бид тэр дундаас нэг өдөрт нэг хүнийг за тэгээд меншн давалгаа хийсэн ч гэсэндээ зүрхэн давалгаанд оролцсон бол та мөн тухайн өдрөөс сонгогдох боломж нэгээр нэмэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг өдрөөс меншн давалгаанаас нэг хүн, зүрхэн давалгаанаас нэг хүн гэд 2 хүн гэсэн үг. За ингээд 2 хүн биш. Нэг хүн 2 боломж тэнд авах бол. Биш ээ. Шалгуулах юм уу? За тэгээд 5 өдөр дундуур ингээд тагч орж ирсэн. Тэгээ мартуулцдаг. Тэгээ мартуулцдаг. Сонирн байгааз. Тэгээд сонио. 5 өдрийн 10 хүн дундаас нэг л хүнд бид бэлгийн эзнийг тодруулдаг. Мэдээж яг одоо хажууд найруулагч маань харуулах байх бөөрн хийх хүрд байгаа. Тэгэхээр энэ хүр дээр бол эргүүлдэг байгаа шүү. Хожих магадлаа нэмхийн тулд ийм арга байна хөөе. Ямар арга? Энэ өмнө нь авсан хүмүүсийг хасъя. Үгүй. Уг нь бас тэгмээ. Мангараг хасмаар. Ангараг бол бүр амар. Даваас өрн баярагч бол байж иг. Нөгөө хоёр хасмаар. Тийм муухай. За одоо ингээд одоо орж ирсэн байгаа юу? Даваа гарагаас эхлэн тэ хэдүүлээ. Би даваа гарагаас эхлэн. За даваа гарагт Улаанбаатарын өглөөдөө хамт байгаад эхлээд меншн хийсэн юм уу эсвэл реакшн хийснээс шалгуулах юм уу? За эхлээд шууд нэгдүгээр үе явах гэж байна. Реакшн хийснээсээ шалгаруулад явъя. За тэгээ. За реакшн меншн гэдээ явъя гэсэн үг. Реакшн юу шинэ? Реакшн Реакшн юу шин яасан? За найруулагчийг бэлдэж хооронд бид хоёр дахиад нэг түргээлэг хэлэх үү? Reaction mention гэдэг хэлээ. Үгүй. Одоо тэгтээ реакшн юу меншн хийх дууссан тий? Дууссан. Наач та амарх. Галуу 3 иргэн дээр эргэлдэнд. Илээ хэрэг галуу 3 иргэн дээр эргэлдэн. Хурдан. Илээ хэрэг галуу 3 иргэн дээр эргэлдэн. Бити худлаа нэгний юу? Илээ хэрэг галуу Илээ хэрэг галуу 3 иргэн дээр эргэлдэн. Илээ хэрэг галуу 3 иргэн дээр эргэлдэн. Илээ хэрэг галуу 3 иргэн дээр эргэлдэн. За. Би нөгөө нэг юмыг дандаа утгачлж хийж хэлдэг байхгүй юу? Энэ ингээд гурван шувуу ирэг дээр эргэлдэнэ. Тийм биз дээ. Гэтэ тэр гурав бол хамт эргэлдэхгүй л баг. 3 шувуу эргэлдэв. Ирэг дээр гэдэг. Айгуу сайхан амьдралыг ингээ өөртөө айгуу төвхтөө. Айгуу төвхтөө. Гөө харин ч амархан болгоод байгаа. Илээ хэрэг гарлаа 3 ирэг дээр эргэлдэнэ. Илээ хэрэг гарлаа 3 ирэг дээр эргэлдэнэ. Илээ хэрэг галуу 3 ирэг дээр эргэлдэнэ. Илээ хэрэг гаргалуу ирэг эргэлдэнэ. Илээ хэрэг галуу 3 ирэг дээр эргэлдэнэ. Илээ хэрэг галуу 3 ирэг дээр эргэлдэнэ. За бэлэн болсон залуучуудаа. Бэлэн болсон шүү. Бэлэн болсон. За ингээд даваагаас баасан гариг болгоны реакшн болон комент хэсэгт меншн хийсэн хүмүүс дундаас ялагчийг тодруулах гэж байна. За мэдээж тэр өдрөөсөө та сонгогдож гарч ирнэ гэсэн үг. Ингээд гарч ирснээрээ шууд бэлгийн эзэн болчихно гэсэн үг биш шүү. Ингээд сонгогдож байгаад 10 хүн дундаас дахиад нэгдүгээр үе явах гэж байгаа гэсэн үг. Хүрд ирэх учраас 2 үгтэй гэсэн үг. Эхний үе та давлаа л гэж ойлгож болно. За ингээд даваа гарагт нийтдээ 59 реакшн дарсан байна. 59 реакшн дарсан хүмүүс дундаасаа бид хүрдийг эргүүлэх гэж байгаа шүү. 59 реакшн бай шүү. Даваа гараг нь. За бүгдийг найруулагч маань харуулж үзүүлж ах шиг байна. Тийм байх. Өдөр өдөр оруулж байгаа юм тий. Бүгдийг харж. За та нар хараарай, хил ам хийвэл гэж ах шиг байна тийм байна. Хил ам хэрүүж шуугаар хийлэг шүү. Ер нь эвгүй болоо л шүү тий. Манай бэлэгч гэсэн үнэхээр гоё болоо. Меншн ихсэн байлээ. Меншн ихсэн байлээ. Бас их зовсон шүү. Тийм байлээ. Одоо меншн реакшн өшөө заваамаар байна тий. Өшөө заваамаар. Ялагдахгүй шүү баг. За даваа гарагийн 59
сэтгэл хөдлөл дундаас бид яг одоо нэг хүнийг сонгоход бэлэн болсон байна. Эрдэнэ даваа сонгогдлоо. 3 2 1 0. Баадарлаа. Эрка. Ган чимэг мегмар. Ган чимэг мегмар. Ан чимэг мегмар танд баяр хүргэе. За ястаа баяр хүргэе. Би өөрөө ялсан юм шиг л баярлалаа шүү сая. За дараагийнх нь даваа гаргийн 233 комент дундаас бид меншнийг тодруулах гэж байна. Ийм олон хүн ямар муухай коммент болчиход байгаа штэ одоо. Тийм байна. Манайх ер нь 200-аас доош орохоо бэлдсэн байлээ шүү комментууд маань. Тийм байна. Тийм байлээ. Нэг өдөр би эхний 2 өдөр л хожих байсан. өчигдөр хамгийн муу байсан шүү. Өчигдөр хамгийн муу байсан. Тэрийг би пүрэв гарыг тодруулахтаа хэлчихье. За ингээд 233 коммент дундаас меншнийг тодруулах. Меншн даваа гаргийн менш. Меншн ийм их юм уу? Тийм меншн Харин яриад ах чинь. Юус анхаарах. Хүний үг анхаарах. Юу боддгий байгаа юм. Илээ хэрэг гараад гадаа бодож Тэргээд бодоод. Өрсөлдөөн багтаа меншн дээр орё гэсэн чи одоо энэ өрсөлдөөн баг болчих. тэгээ ороод хэрэггүй та. За. Хасчихнаа. 2 Нариулж хасчих. Яваа. Яваа. Эй би янда. Эркас жүжиг үзмэл. даваа задарлаа. Хинтаагүй юу таанаар мачигээд. Өө чи надад тохир өгч. Улдэрмаар. Тохир ашиглацлаа. Саяны байли. Хизээш тийм болох боломжтой байсан чи. Хамар амир юм болчихоо. Яг энэ даваа гэсэн хаад өөрийгөө ингэ. Харьдагтэй. Нэг эргэжлээ шүү дээ. За би тохиороо барай сууд юм лөө. Би ч гэсэн бас байгаа. Мэдхгүй л байна да. Энэ хоёр шиг жижиггүй л байгаа болохоос би уг нь байгаа ахгүй. Энэ тохир барьсан. За ингээд даваа гаргаас үгүй Шудраг биш тэгээд байна. яривал бүр дитмэч зүүсэн ч. Даваа гаргаас хоёр хүн маань тодорлоо. Одоо мигмар гаргалыг шууд оръё. Мигмар гараг нийтдээ 39 реакшн буюу сэтгэл хөдлөл дарсан хүмүүс дундаас бид тодруулах гэж байна. 1 2 3 За энэ нэстэ яг би юу шүү. Дахиад эрдэнэ даваа пүрвэ. No. Тэр өнгөрөөс. Big Гэрэл юм. Гэрэл юм шиг байна. гэрлээ байхаа тий. Гэрлээ Гэршүүд орхисон баг. гэрэл гэж бичсэн байна тий. Тийм байна. За. За танд баяр хүргэе. Одоо мигмар гаргийн комент нийтдээ 231 комент ирсэн гэсэн үг. Айгу баг байна тий. 231 комент дундаас эдгээр хүмүүс Меншн даалганд орсон. Би байж тань би одоо За ингээд 1 Дайркагаас татаад баг. Би сонгох. Би энэ Хаад гараад ирнэ. савгаж байгаа шүү. Сав гэл гараад ирнэ нэрка хараа. Тэр би бүр эсрэг гараад. Би өгөх гээд байна. Инх Соломон Цомо. Та яста азгүй юм. би хараа яг сая энэ өмнөх Юу дээрээ миний нэр хаана нэ байгаа юм биш үү? Та миний аргыг буруу хэрэглэж байгаа. чиний өмнө ингээд би бас яг яваад өнгөрсөн шүү дээ. Та ингээд зогсоох гэдгээ дарахгүй. За инх золмон цомоо нэгдүгээр үеэд авлаа баяр Нэгдүгээр хүргэе. үед авлаа. За одоо ингээд 5 гариг л шилжсэн шүү. За, тийм 5 байна. гариг нийтдээ 44 реакшн буюу сэтгэл хөдлөл дундаас бид тодруулах гэж байна. Айгу бага шүү. 44. Энэ болохоор меншн явж шүү. Энэ меншн байна. Энэ меншн яваад меншн байна. Меншн биш реакшн дундаас тодруулах. За, тэгээ. За ингээд 44 реакшн дундаас 5 гаригийн хүнийг тодруулах гэж байна. За 44 реакшн энэ юм уу? 1 2 3 За явлаа. За лав гаргих явсан. 5 гаригийнх. За явлаа. Яв. Тэр эрдэнэ даваа. Явмаа ямар. Наран жаргал Наран жаргал тэрнлээ. тэрнлээдээ баяр хүргэе. Эхний үеэ амжилтад авлаа. За тэгвэл 5 гарагт нийтдээ 219 комент ирсэн. 219 комент дундаас эдгээр хүмүүс маань меншн давлгаанд орсон гэсэн үг шүү. За юу. За тийм байна. 1 2 3 За энэ баларсан энэ дахиад би савтаа саваат байсан бол сая автсан байсан Энэ байхгүй. хүрдэн дунд нь би бүр өөрийнх нэрийг ч олж харахаа боллоо. Эй. Сувд Ундрах. За Баяр савд хүргэе. ундрахч маань. Сувд ундрах. За За нэгдүгээр үеэ сайхан. нэг цай чи тэр байж Энэ- таа. уг нь байлээ. Энэ хэд өдрөөс шалгачиж байгаа Сая вэ? 5 гаригаас. Сав А гар. 3 өдрөөс шалгачиж байгаа юм тий. За одоо пүрүү гараа. За одоо пүрэв гаригаас нийтдээ 37 реакшн буюу сэтгэл хөдлөл дундаас бид шалгаруулах гэж байна шүү. 1 2 3 37-оос энэ хамаагүй их шүү энэ. Яг Харин энэ өдрөө андуурагдсан уу яасан? За хамаагүй ялгаа баг. Үй, болцсон бооги. Тодор тийм байж бас. Энийг хасаа. Өш, энэ яг саваа үнэхээр.
За уучлаарай би нэг юм хэлчихье. Энэ саваа бол үнэхээр Энэ амар. хоёр Морд амар юм байна. Энэ хоёр хүн биш үү те? Хоёр дахь хоёулаа сонгогдож байгаа байхгүй. Хүний өрөөнд миний нэр хажууханд нь ч очихгүй. Үгүй наар хин нэг гүүцэн гэлээд байгаа шүү Айгуу дээ. сони юм аа. нэг. Мэдэн битэр нэг юм хийсэн байхгүй. Би хэлсэн шүү дээ. РК шалгуулт байхад би бол инүүхэн гэсэн чинь. Яг явж. Одоо Айгуу би сонирн тэгж ярих юм бол хоёр дахь шалгарна заа. Би юу За одоо хаж заяа. байгаарай. За манайхаа сонсоорой. Бид нэг муу мэдээ хэлэх гэж байна эхлээд. За. Юу? Энэ өдөр Юу? Улаанбаатарын өглөөгийн энэ 7 хоногийн хамгийн бага комменттэй байсан өдөр. За. Өө энэ 4 198 юм уу? Арич 168 комменттэй л байсан. Та 200 хүрэх чадаагүй юм байна те. Бүр чадаагүй байхгүй юу? Тийм байна. Гэхдээ Тэгээд радиогоор цөөхөн зөндөө хүмүүс хүмүүс өгд юм билий маа. Цөөхөн комментын дундаас бид яг одоо меншн даалганд орсон эдгээр хүмүүсээсээ сонголтыг хийх гэж Окей. За харъя. Хоёрыг. За дахиад би. Яваач. Come on. Яваа. Зос. Ой. Энэ ялгаа дээр ингэхгүй. За. Ийм заваа юм байхгүй. Ерөөсөө ялгаагүй. Эдгээр талаа сонгогдчихлоо шүү дээ бас. Энэ ийм заваа юм байхгүй. За. Нэгдүгээр үед За давагдчихлаа. яг гоо тийм юм байж. Энэ болцоохны нэр бүр хараа бүр байнгын тэр яг ингээл ах Би юм. өрсөлдөөнд орж ирсэн гэж хэлсэн шүү дээ. Би бол их өөр үйдэг За шүү. энэ бол найруулагч меншнийг гаргаад ирсэн байна. Өнөөдөр ийм буюу баасан гаргийн менш за альнаас нь явах гэж байна. За эндээс явах юм уу? За тэгвэл нийтдээ 48 хүн реакшн буюу сэтгэл хөдлөлөө дарсан байна. Эдгээр 48 хүмүүс дундаас нэг нь тодорно. 1 2 3 и. За айгуу дээ. Come on. Дахиад би Айгуу тийм аа. Yes. No way. Yes. Мянган баярлалаа чинь. Баасан гаргийн өнөөдрийн сэтгэл хөдлөл дарсан хүмүүс дундаас та тодорлоо. Та статстай. Харин одоо коммент шүү. Нийтдээ яг одоо коммент байж дахиад нэг рефреш хийгээд харахад 236 комментын дундаас эдгээр хүмүүс маань меншн даалганд орсон гэсэн. Иш чаавста заяа ингэцээ орчооч тээ. 1 2 3 Өөр хямарг юм бэ те. Би бүр бараг заяа сонгогчосоо гэж бодчихсон. Би байгаа шүү. Би бол удаа. Энэ би бол Оо би бүр хол. No. Атекэва. Болж штэ. Ива. За сонгогддог юм байна. Сонгох. Яг энэ одоо аликава ингэчихсэн байхгүй юу? Хүүшээ шалгалт өгөх гэж байгаа юм шиг зүрх зогсох нэ гэсэн чинь эхний даваагаа ямар ч гэсэн амжилттай давлаа алика. За энэ бол 10 хүн. За энэ бол 10 хүн. Энэ бол жиг нэг гал гарна. Гэтэ ийг нь шалгарсан хүмүүс нөгөө нэг намайг давлаад яваач гэдэг жүжигийн одоо яг шагналыг авахад нэг алхам ойртсон гэсэн үг. Ойртсон гэсэн. Тэснэр аваагүй. Сонь Одоо байгааз. За одоо дахиад алдаршуулъя. Ган чимиг мигмар эрдэн даваа бүрвэ. Алдаршуул наад хүнээ. Бэг гэрэл инх цолмон цомоо наран жаргал приллээ сув дундрах болт сайхан боги ундра батбол мянган баярлаачин Алянка Эва гэсэн эдгээр 5 хүмүүс маань даваагаас баасан гаргийн хооронд бидэнтэй хамтдаа байсан байна. Тэгээд шалгарч гарч ирсэн байна. Одоо яг жүжиг хос тасалбарын эзнийг бид тодруулах гэж байна. Йоо энэ нэг Тоягчийн комментиг яс уншаад тэгээд дараа нь саваа тодруулъя. надад хэрэг. Энэ Эркагийн ёндоо босоо байгаа юм биш үү дээ. Би мэдрээд байна гинэ. Нэ арай дэндүүл. За ястаа зөв шүү надад. Би хоёр савгаар эсрэг юм Би хийчих. бүр араа энээр болцаахан боги ундра батболт хоёрыг даван гараад минийх сонгогдно гэж боддоо. За одоо явъя. За 1 2 3 За эндээс жинхэнэ ялагч. За би нүдэ хайрлаа. Жинхэнэ бэлгийн эзэн. Би нүдэ хайр. За. Алцаахан боги. О энийг боли. Энийг угсаа боли. Үгүй. Ялсныг нь та аав заяа. Та угаасаа Та ялсан юм байна. Билетээ авсан үстэй. Энэ үнэхээр Үгүй юм байна. Найзынхаа юмд ингэж ихгүй шүү. амьдралдаа Анхудаа. ийм зүйл шалгарч үзчих. Гэтэ маргааш тасалбараа өөрөө авсан мэдтэй мөнгөөрөө. Та одоо болоо. Тэр хамаагүй. Гүг энийг арилгаа. Энэ та ялагч нь боллоо. Тэрийг та хүлэн зөвшөөрлөө бид нар. Хүлэн зөвшөөрлөө. Яг хүлэн зөвшөөрсөн үү? Тийм, зөвшөөрсөн. Би сонсогчдоос харъя. За. Гэтэ би намайг хүлэн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс байгаа юм биш үстэй. Байна би хүлэн зөвшөөрөхгүй байна. Хүлэн зөвшөөрөхгүй хүмүүс Зөвшөөрөө дахин явуулдаг А үгүй. дахиад уу? хүлэн зөвшөөрөхгүй хүмүүс байх юм бол яг дахиж явуулъя тий. Зөвшөөрч байна гэх юм бол би яг өөрөө бэлгээ авъя. Зөвшөөрж байна. Түр зөвшөөрөхгүй байна гэх юм бол дахиад явуулах юм байна Тэг тийм үү? зөвшөөрөхгүй байна гэд.
Бажил та юу гинэ? Яг комментийн Зөвшөөрөхгүй байна гэж бичих хэрэгтэй юм байна. зөвшөөрч байна гэдэг энэ хоёрын аль нэг нь Зөвшөөрөхгүй байна гэвэл дахиад явуулах юм уу? Дахиад явуулах юм байна. дахиад явуулъя. Худлаа ирдэ та буруугаар нэлчихсэн шүү. Нэр. Тийм ээ, тийм. Одоо энэ намайг шалгалсан хүлэн зөвшөөрөхгүй байна гэх. Зөвшөөрөхгүй За байна. алинк сони юм бэ гэ уйлж мэлж штэ. Тэгэхээр зөвшөөрөх байгаа гэсэн. Ой ууралсан юм. Бүр ууралсан. Энэ хүн ямар амар ууралж байна. Үнэхээр уур үржээ. Зөвшөөрөхгүй байна. Энэ хүн чинь хамгийн гол нь өөрөө пледэ авсан хүн байхгүй юу? Авсан эн чинь одоо Маргааш үзгээд пледэ авсан тий хүн эн чинь одоо байхгүй юу? бүр арахж штэ. Йоо борох болио гинэ. Бэди. Дахиад гинэгүй. Энэ хүний нэр бүр одоо авч хаяа. Харин тий Ер нь- хайж байгаад Тэр оруулаа. хүчээ сюрпризийг бариад байгаа штэ. Тэг чи өөрөө авах Тэ хэрэгтэй. үнэхээр баярлж байна. бас- Нэрээсээ баяр үргээ. Сонгогдох гоё юм Баяр байна. үргээ. Амар гоё юм бэ. Азтай хүн яг гараас нь барьж үзье. Үнэрлэхөө. Тий. Болио. Но боли л гэж байна. Бүх хүмүүс л гэж шүү. Йоо. Ядамсрын туяа гэж ингэ занл хийлтэй. Цаа яахаа улдар гэж шүү. Алгадчих. Өнөөдөр угаасаа айгүй өөр өдөр байсан юм ба. Би яг мэдээд. Ай. Эн чин ерөөсөө рандом байхгүй энэ маш шудраг биш боллоо гэж одоо янз бүрэн бом ирсэн байна. Хиний ч авсан яах вэ? Угаасаа миний нэр шалгараагүй юм чинь гэж мөхөө битсэн байна. Үгүй эн чин хамгийн гол нараа шудраг хүнийг ялахгүй байх. Аха. Үгүй шудраг хүн ч яах вэ? Энэ хүний тэр сюрприз хүнд очихгүй байхаар энэ хүн сонин штэ. Танд эвгүй үстэй мөн За, үстэй. За одоо чи- өөрөөсөө сонсъё. Одоо Өөрөөсөө шүү дээ. сонсъё. Би ерөөсөө ингэж. Үгүй юу болоод байна энэ? За ингээ. За тэгье. Яг угаасаа өнөөдөр орой маа найз маань урилга өгөөд ингээд уран бүтээлээ. Ер нь шинэ Тэр уран найз бүтээл. чинь Хэлэхгүй. Нөө нэг Орос эмэгтэй найруулагч байгаа л да. За Нэр тэгээд хэлээ тавь таних юм уу гэж. тий таних юм аа. Тань штэ. Тий Горбачев. Васяа гэсэн. Васяа. Тэгээд мэдээж дандаа шинэ уран бүтээл болгоныг ер нь нэгдүгээрт үзүүлдэг. За хийж явах явцдаа ч гэсэн Йоо, санаа гэтээ өөрөө бодлогоос бүр баярлалаа ярьцдаг. өмнө. Тэгээ өнөөдөр маань нөгөө гэр бүлийн нөгөө ирээгээд өрцсөн байхгүй. Тэгэхээр яг хуу эн чинь нөгөө нэг даваа гаргийн 19 цагийн одоо билет штэ. Тий. Тий. Тий, тийм учраас яг би бол дахиж үзэхэд бол ёор Асуудалгүй. асуудал байхгүй. Гэтэ эн чинь хүн юм байна та. Тий харин тий. Хүний сэтгэл юм байна Ва та. би харин таныг тэгж бодож байгаа юу гэж бодоо. Тэгээд энийг би дахиж бас явуулчих гэж бодоод байна л да. Тэр ремүү хийчих. Ремүү Миний хийчих. нэр ингээ харагдаж штэ болцоохон боо. Энэ бол миний фэйсбુક аахгүй юу? Тий. Тэгээд та нар ингээд намайг ингээд ийм гоё инэрэнгүү байгаа шагнаад намайг дагаад өгөрөө. Энэ чинь юу лээ? Тий зөв. Болдог лөө. Дагаад Болно өгөөрэй. штэ. Дагаад өгөөрэй гэсэн. Дагагч байдаггүй лүү? Байлгүй Байна штэ байна. Найзын хүсэл явуулахаас Харамсалтай миний фэйсбુક юу ч байдгүй мó. Хамаагүй зүгээр дагч амар штэ. Дүүл амар штэ. Би зөв хүмүүсээс харсан. Нөгөө хүмүүс л намайг дагаараа яагаараа игэрээ гэдэг болохоор зөв би яг тэрийг хийчих үздэг юм болов уу гэж бодлоо. Дагаж дагаж болно шүү. За, яг Дүү миний дахиад явуулах юм байна тийм үү? За найруулагч маань бэлдээд өгөөрэй. Дуун дээр нь дахиж явуулахаар Оо боллоо. найруулагч А, ингэ тэгээд ингээ. шудраг юм энд алга гинэ. Энд ерөөсөө алга гэж байна. Тэгээд энэ ингээ миний нэр болон манай гэр бүлийн хүний нэрийг хасж агаад За. тэгээд үлдсэн хүмүүст нь магадлалыг нь Гэтэ тэргүй өнөөдөр үзэж Угаасаа байгаа үзнэ. учраас Угаасаа. Энэ хүнийг ад Сонсогчтой үзэж байгаа юм юу ч боломжтой байхгүй шүү яаж манайхаа. би Байхгүй зүгээр шүү. боломжоо ингээд гоё Тий. шилжүүлж байгаа Тэг байхгүй. надад Хүнд л өгмөр байна те. За Биш, үнэхээр энэ драм биш үү те. Энэ жүжигийг би бас хүмүүсийг үзээсэй гэж бас ураад байна. Харин тэгвэл нэг бүсэн та ингэж байгаа бол би ч гэсэн бас мэдэгдэл хийчээ. Нэрээ Хэрвээ миний нэр сонгогдох юм бол би үзнэ. Аюугүй шүү. Би өөрөө их нэртэйгээ үзнэ. би бүр ингмээр санагдаад байгаа байхгүй. Гэтэ тэргүй сонсогчоо үзүүлэе гэж байгаа бол энэ удаагийн жүжиг бүр сонсогчоо үзүүлэе гэж байгаа бол Эркагийн нэрийг шинэ авчмаар байна. Үгүй яхан би сонгогчод би хүн сонгоод өгч л дөө. Тийм За болох юм байна. За Уяач За, зүгтээ өгөөд. тий, те. За тэгье. За ингээ Юу эхлэе. гэдэг хинч За хинч. энэ нэрнээс тэр хоёр нэрийг нь хасчих. Тий, тэр хоёрыг хасчих. Яг зөв. Зөв. За. Тэр ундраа Батуулдыг бас өөр хасчих. хүнд өгөхөр боллоо гэсэн штэ тий. Та бол тэр Үгүй, үгүй. сэтгэлийн таашаалаа бол идэлчлээ штэ. Эдэлчлээ. Тий, тэгэл болоо. Яа гэтээ үнэхээр Яндаа маа. Маш гоё юм байна. Амар юм байна. Тий. Хасчих. Хасчих. Хасчих гинэ. Аа. Тий. Найруулагч бол ер нь бол ингээд энэ Угаасаа- сонголтын энэ бол ямар ч бэлхэ орсон зүйл байхгүй. Байхгүй, Ягаад гэвэл байхгүй. энэ чинь нөгөө рандомор тодорхойлж байгаа, Тий. тодруулж байгаа учраас энэ бол бидний хүний гар хүний оролцохгүй. бас яндаа бас өөр юм аа өөр. Өөр юм байна. Өөр юм байна. Өстө өөр юм Гэтэ байна. амьдралдаа анх удаа штэ. Тий. Энд бас сонирн байт юм. Баяр үргээ дахиад нэрээ. Би бүр ингээ хөлрөөд. Харин бүр үнэхээр өмнөөс нь хөлрөөд байна Хөстэй нэрээ. гар өнөртлөхгүй. Ой, боогд шагналыг нөгөө тэгээд өөр хүнд үгүй энэ биш. Өөрөө сая тайлбарласан шүү. Худлаа энэ Тий. Эрка худлаа өөрөө энэ дотор байгаа учраас гэдэг.
Эсвэл Эркийг хасж байгаад явуулъя. Би бас Би Эркийг нөхцөлөө хасчихаарай. өөрчлөлөө. Үгүй ээ. Дахиж явуулах юм бол Эркийг хасж байгаад явуулъя. Хасаа. Үгүй байж. Хасъя. Байж. Тэрнийх нь оронд их цайг Чи зүгээр өөрөө үлдсэн заяа. Үгүй миний оронд зүгээр их цайг оруулаад болж байна. Гү би орохгүй. Зайг оруулж. Хэрэггүй. Зүгээр би хармаар байгаа. Хасчлаа. Үгүй хармаар байгаа. Найруулагч хасчихлаа. За тэгвэл Хармаар ирсэн юм аа. Алянка Эва за мянган баярлалаа Чимбэ гэрэл наран жаргал пэрнлээ сувд ундрах ган чимиг мигмар их залмын цоомоо гэсэн хүмүүсийн дунд. Одоо өөр хэнийг хасах уу? Хасаад явдаг. Ингээ явуулъя. За тэгье те. За одоо тэр араа гэрэл хэрэг тодорхой юм бол би сонгогдсон л гэж өөрийгөө бодоод 1 байж 2 3 За явъя. За цэвэр сонсогчдын дунд. Яста тэглээ. Цэвэр сонсогчд маань те. За яста сонин хүн тодорлоо да. Миний мөөгч. Миний мөөгч. Сувд ундрах танд баяр хүргэе. Та энэ 7 хоногийн Улаанбаатарын өглөөгийн бэлдсэн бэлгийн эзэн боллоо. Намайг дагуулад яваач жүжигийн хос талбарын эзэн боллоо. Та даваа гарагийн 19 цагаас энэ жүжигийг болвол соёлын төвөргөнд үзэх боломжтой боллоо гэсэн үг. Тэгэхээр цагаа зохицуулаад Монголд байхгүй байгаа. Тэгвэл энд байгаа хүндээ л өгөх. Энэ хүн бол одоо өөрөө яаж болно шүү дээ. Цагаа бэлдээд бэлдээд очиод үзэхэд л хангалттай боллоо шүү. За ингээд сувд ундрахтаа баяр хүргэе. Энэ Минагийн ихч дүүс бүгд аваад дуслаа одоо энэ. Ангараг одоо бүгд тойроод аваад. Одоо яг ийм болно гэж би бүр мэдээдсэн байхгүй юм. Сая сувд ундрахтаа дахин баяр хүргэе. Тэгээ буян тааж амдаарай гэж. Түрүү сонгогдсон хүн нь бас нөгөө нэг энэ Минагийн нөгөө баян бор ахын мөн биз дээ. Тийм шүү дээ. Дандаа юм яваад. Энэ нөгөө нэг ургийн баяр болоод байгаа юм шиг. Тэгээ ургийн баяр. Интернэс дандаа ийм дундаа. За ингээд өнөөдрийн биш манай хамгийн гол сонсогч маань одоо байгаа мó? Сувд унтсан хөргөн унтд юм аа. Өнөөдөр алга. Бүр цагийн зөрүүтэй байгаа. Тий, цагийн маш зөрүүтэй. Бүр шөнийн 3 цаг маг болж байгаа шүү дээ. Тэгвэл тэр чинь юу юм бэ штэ? Европт байд юм уу? Бүр өөр газар. Та таахгүй, хизээч таахгүй та. Таахад оролдоо. Юу эцтэй, эмч эцтэй. Тийм штэ, нөгөө эмч. Та. Зүгээр таагаад үз. Би ойртуулъя танд. Европоос урагшаа. Бүр амар ойртууллаа шүү. Туркд байд юм уу? Туркээс урагшаа. Иран бол биш те. За баг тэр авир уу? Баг тэр авир шүү. Тэр авир руу. Тэгтээ Иран бол биш. Эмч. Ойрт ондод байд юм те. Ойрт ондод байдаг яг. Нөгөө нэг юу шиг кино солонгос кино шиг нөгөө нэг нарны үрс сар шиг болох юм бол нөгөө одоо нэг юм Сауди Араб мараа ба. Наач шүү дээ. Тий. Сауди Араб билүү, Арабын Эмират билүү? Тэр хоёрын нэг нь шүү. Нэг Арабтай. Би бас яг санддаг юм аа. Ямар ч гэсэн Jeddah гэдэг хотод эмч хийж байгаа. Ямар юм аа? Jeddah гэж хотод. Jeddah гэдэг чинь Star Wars-ын. Тий, Star Wars тэр хотод. За бүр өөр юм болоо явчлаа. Тэгдэж шүү. За ихчтэй баяр хүргэе. Баяр хүргэе. Та бид мессенжер радиогийнхан пэйжнээс мессенжер бичнэ. Мэдээж хэрвээ энд байхгүй байгаа учраас энд байгаа хин нэгэ баярлуулах боломжтой гэсэн үг шүү. Ингээд өнөөдөр Улаанбаатарын өглөө дунд маш олон зүйл өрнөлөө. Маш олон хүний хүсэл биелээ. Үнэхээр өөрөө чинь ч гэсэндээ хүсэл биелээ өнөөдөр. Хүслүүдийнхаа тухай нэг өдөр сайхан хэлээрэй те. Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг яг үнэн байж тээ. Хүсэл биелээсэ гэж бодсон чинь миний хүсэл өөрийнх нь хүсэл биелчихэж байгаа байхгүй юу? Энэ сая батлагдлаа хүмүүсээ. Хэдүүлээ өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгохын тулд бусдын хүслийн төлөө бас одоо бусдын хэргийг бүтээхвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг энэ зүйлийг амьдралаараа бодит жишээгээрээ би харууллаа. Борох таахгүй гэсэн чинь таачлаа сая. Сауди Араб. Тий ахтар би тий. Юуса танаа бодож байгаа шиг биш шүү. Ахтар маа. Гэтэ энийг уг нь ярьжсэн байхгүй юу? Тэнд байгаад анхаараагүй байгаа даа. Нөгөө нэг цус мус гэж яриад цусаас хавлаад аваад яв юм авъя гэд нэг болон дээр ярьжсэн шүү дээ. Би тэр санаж нөгөө нэрийг нь л мэдэхгүй байна. Нэрийг нь яг холбож бодоагүйсэн. Холболт үсээгүйсэн. Өглөө хамтдаа өгсөн сонсогч танд баярлалаа. Та 84.5 104.5 хос долгионоор биднийг радиогоор сонслоо. Мэдээж нэмээд бас дүрстэйгээр үзэхээр биднийг зорж гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд манай Facebook хуудасаар зочлон фоллоу дарж бидэнтэй нэгдэж дээрээс нь комент ичиж зүрх дарж бидэнтэй хамтдаа байсанд баярлалаа. За 3W 1045 цэгийн
радиогийн вебсайтыг мартаж болохгүй шүү. Бөмбөрсгийн өнцөг болон бүрээс Хаанаас хаанаас сонсч биднийг сонсох боломжтой. Радиогийн 1-р студид Эрка, Боги, Заяа, найруулагч Мизу ажиллаа. Ой энэ манай мөнхөө ингэсэн байна. Би шалгарсан бол эхнэрийн уур уцаарыг гаргах байлаа гинэ. Одоо яах? Өмнөх босон зүйлд нь ихтгэлтэй. Тийш. Өмнөх чинь бид нар чинь ингээ хүслийг Хүслийг яасан шүү дээ. Тий. Та яг үнэхээр их нартайгаа уур уцаарыг гаргаж эвлэрхийг хүсэж байгаа тэр зүйлийг үнэхээр их хүс. Илүү их хүс. Тэ. Тэгээд хүсэл гэдэг шиг тэрний төлөө та ямар нэгэн зүйлийг Хүсэл байж тэгээд хүсэл тэрний гачин төлөө царайлаа ямар байж. нэгэн зүйлийг хийх болно угаасаа автоматар. Өмнө нь зүгээр л уурлуулдаг байсан бол одоо хүсэлтэйгээр цаг байсан бол шууд ихнэглүүн залгаад те шууд ингээд зуучлалын одоо ажил хийх байлаа. Дааж цаг маань. Тийш дээ. Тэгтээ та Би ер нь чадна. айгүй олон хосыг эвлэрүүлж, айгүй Хүсэл олон биелэх хосыг тохиолдсон. хослуулж явсан туршлагатай хүн шүү. Аяа. Та бүхнээ баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Амралтын өдрийг ая тухтаа сайхан өнгөрүүлээрэй. Өнөө Даваа өдрийг- гарагт уулзлаа түр баяртай. Хэдүүлээ хамтдаа хэлээ те. Тэгье. Ой, та ч гэсэн хамт хэлээрэй. А би юу? Угаа сонсогчийг хэлж. Надад хургаа заах Сонсогчийг хэлж. 1 2 3 Өнөөдрийг өчигдөөс илүү сайн болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. хамт байсан бүх Шоу хүмүүстээ цаалга 11:46 маш их баярлалаа. Шоу цаалга. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио